Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Энийг хэлэх болгонд чи бүр ашгал бодогдоод байдсан шүү. Харин тийм ээ, наа чи бодогдсон. Тэгтээ тэр бодлоо заавал хуваалцахгүй байх байх. Ер нь хуваалцгүй. За Ингээд Улаанбаатарын өглөө шоу хөтөлбөр маань 7 хоногийн ажлын отхон өдөр эхлүүлж байна. За энэ отхон өдрийг бид нартай хамт эхлүүлж байгаа сонсогч танд тунчиг их гэлааж байна. Ер нь л нэг юм зуны орон цаг ирсэн байхад ажлын өдрүүд ч бас нэлээд аргуу явдаг. Ямар ч одоо суухгүйгээр те янзаг бичээнийг бүтэн одоо цаасыг ингээд задлаад ингээд амандаа чигсэн юм шиг л санагддаг. Өнөөдөр бол бас гороолт явах бах. Гэтэ нэг балгач. 3W1045-ийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс та нэвтрүүлгээ сонсох боломжтой. За цаашлаад үзхийг хүсэх юм бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичиж тайгаарай. Тэгвэл манай пэйж та бүхэнд харагдах болно. Манай пэйжээр зочлоод биднийг дагаад бидний бүтээн байгуулж босгож байгаа бүх мэдээлэл контентуудтай та бүхэн хамтдаа байгаарай. Мөн 104.5, 84.5 гэсэн хостолгоо та биднийг хүлээн аван сонсож байна. За шууд залгаах хутас 9986 1045 9960 1045 радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мису ажиллаж байна. Бидэнтэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. За тэгээд бүгдээ хамтдаа сайхан амарцгаас нөө өглөөний мэнд би үсээ хамтдаа сайхан амдраагүй. Сайхан тэгээд өчтөр үсээ засуулсан чинь нэг л их нэг юм мелисэн тухаарагдаад байгаа камер дээр. Уул би ингэж тухаараа даарахгүй. Уул би ингэж танилцуулах шээсэн. Өнөөдөр гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Эрка хөтлөгч заяа миний хөөрхөн дүү очроо ирсэн байна. Яг өчтөр явуулахгүйсэн. Гэтэ яг үсээ ингээд амар урт тургуулад ингээд урдуураа ингээд жоохон чоолк мол гомжуулсан байсан. Тэрэндээ бас тэрнтэй нэг юм сар нэг 10 20 хоног явцсан шүү дээ. Тэгсэн чинь яг чоолконд хүн дасдаг юм бэ. Дасан. Тухайн мартчих чинь гиний тухай. Тухны чинь талан дээшгээ цагаан доошоо бор уу шүү дээ угаасаа. Тэгээ өчтөр чоолконд дарагдаад. Хоёул чи энэ ойролцоо тухтай юм биш үү? Ер нь адилхан ер нь. Үгүй манай зайцсан яг ингэж үсэлсэн бол адилхан. Яг штэ миний тухайгаас илээд байгаа юм дээ. Ухаантай хүний тухан дээр энэ илийн оронд харин тухан дээр ганц мингтэй юм чи. Хаа очиж гэдэг чи гэсэн. Хаа очиж гэдэг чи ямар очижтэй. Яг гуруулаа яг халз мингээд толвол заягийн минг бас нүүрнээс ахуулаад гар хуруу гэлсэн. Ил байгаа газрууд нь хүртэл мангар их мингдэж шүү дээ. Тийм үү. Тий. За тэр минг яг энэ дээр мингтэй юм шүү дээ. Би баг штэ нэг Жими хажаа хоёр нэг удаагаас ирсэн юм шүү дээ. Чи бас тэр дээр нэг жоохон дээшээ бас. Минийх жоохон доошоо. Хоёр нэг юу гэдэг лээ энэ тэнд минг харахаараа манай хөгшчүүлч ярьдаг гэсэн чинь эн чинь нэг юм хуучин юутай чинь холбоотой те дайны үеийн хоёр юм шиг хоёр толгоодоо буудуулсан. Үгүй тийм. Бас заяада нэг юм зөвлөхөд юу юм бэ нөө нэг гой өчтөр нэг юм мэдрэмж авсан юу гэхээр урт жоохон уртхан үстэй байж байгаа үсээс сулцсан чинь яг юм гой турсан мэдрэмж авдаг юм шиг хөнгөрөөд явчихдаг юм. Тор нэр сонир юу үсээс сулхад бол гоё л болдсон шүү. Гэтэ яг манай сонсогчд мань ингээ хажуу талаасаа бол зүгээр харагдаж байгаа шүү те. Тэгээд хажуу талаасаа ярил яаж байна? Та хажуу талаасаа. За өнөөдөр явах болонгууд гэх юм бол хар цүнх болон бэлэг болонгууд та бүхэнд хүрэх байгаа. Хар цүнх дээр модератораар Эрка ажиллах бол бэлэг болон дээр нэгэн сонин гинтийн зочин бидэн дээр ирэх байгаа. Тэр зочин болвол манай сонсогчдын дундаас бидэн дээр айлчлан ирж байгаа. За тэгээд тийм үү төлөөлөл юм уу? Сонсогчдын зөвлөлөөс ингээд нэгийг илгээж байгаа юм уу? Сонсогчдын зөвлөлийн дарга ирж байгаа. Дарга нь уу? Эцэгхийн зөвлөлийн дарга гэдэг. Наа чи чанга хүн байна да. За ингээд сонсогчдын зөвлөлийн даргатай бид туудахгүй уулзах болно. Харин бидэнтэй хамтдаа байж цагийг өнгөрүүлж илүү сонирхолтой олон мэдээлэлээр баялаг Улаанбаатарын өглөөтэйгээ хамтдаа байна гэдэгт итгэлтэй байна. За одоо өнөөдөр яг одоо хөл бөмбөгийн тоглолт болж байгаа. Одоо энэ тоглолтыг бол одоо манай монголчууд ер нь их үзэж байгаа. Яг дэлхийн аврах эхэлсэн үү? Гоцаад явж байгаа юм өчтөр гэсэн юм дуусч байна одоо. Бид нар ингээд ер нь бол нэг бид нар жоохон одоо би бол жишээлбэл 1998 оноос эхлээ хөлн бүгдсэн баггүй. За. Тэгээд тэгэнгүүт одоо яг тэр үед одоо ид од байсан хоёр одоо яг хоорондоо одоо үзэж байгаа байхгүй. Месси, Роналдо хоёроо. Үгүй бас яг тэр биш. Тим од биш, арайч тим од биш.
Роналдо нэг талд нь бол байгаа 40 настай. За нөгөө талд нь болохоор 41. Мотрич гэж одоо нэг нөхөр байгаа. За энэ болохоор Хорватын одоо Шгшевагийн голын тэр дамжуулалтыг хийдэг. Хөл нь бол зүгээр алтан хөлтөн гэж явд юм аа. Цөм зөхиод байхгүй. Гэтэ хөлөнд нь бөмбөг хүрхэл юм бол тэр бөмбөг хаашаач явж магадгүй. Айгу болдог. Гэтэ одоо яг 40 хүрчлээ л дээ маань нөхөр. 41-тэй гэсэн тийм. 41-тэй баг тийм. Гэхдээ 40-ийг юу гээд байгаа юм бэ? 40 одоо тэгээд нэмэргүүлгээд байхгүй. Спорт ийм болцсон нэрэ. Би одоо бүхий сэгсэр хичээлэх гэж. Очроо энэ айгуу Ууц нурууга гамна. Очроо энэ гэхдээ үнэн шүү. Хуучин цагт бол 40 гэдэг бол өстой ямар ч авралгүй тоо байлаа шүү дээ. Нас байлаа шүү дээ. Одоо орчин үед чинь ингээ нэг спортынхан чинь бие айгуу гамтаа хэргэлдэг болсон. Чи үдэрж гамнгүй хэргэлгээ болцсон. Тэгэхээр нөгөө би хаана 40 хүртлээ ингээ жирвэлзээд байгаа байхгүй. Одоо бүр Месси бүр ингэж дагуулж ялаа шүү дээ. Ирэх удаагийн дэлхийн аврагт оролцсон гэж авч ялаа шүү. Үгүй. Ер нь 40 шүү дээ. Тийм 44-т орно гэсэн үг шүү дээ. Юм арай уусаа. Гоё нэ. Одоо энэ хотод ч гэсэн манай Монгол залуучууд бас дандаа нэг юм гурвалж юмнууд явж байгаа. Одоо ингээл сая 10 жил мэл 12 дугаар ангид төгсөж байгаа хүүхдүүдийг харангуй. Яг л байж л та. Лука Мотрич энэ хоёрыг яриад дууссан. Лука Мотрич гэдэг чи үлээ. Лука Мотрич одоо энэ хин хоёр чинь нэг тал байхгүй да одоо ингээд нэг тал гэж авч байгаа. Нэг нь Хорватыг төлөөлж байгаа, нэг нь Португалыг төлөөлж байгаа. Тэгэнгүүт Хорватын одоо Лука Мотрич энэ хоёр чинь хоёулаа юунд тоглож исэн. Нэг багт тоглож исэн байхгүй юу? Цагаан өмсгөлтэй багч юу лээ? Нарилагч юу лээ? Өө нэрийг мар Реал Мадрид ингээд маш олон жилиг бас ингэж тэ Испани лигийг бол азаргалж ирсэн хоёр байхгүй нийлцсэн хоёр. Одоо нэгнийхэн цусыг гоожуулах га талбайд улангассан. Тэр бүр тэ чи хөл бөмбөг яриад байна уу UFC яриад. Тэгээ Хорват ингэжсэн заяа. Хорват нэг удаа аврагын төлөө саяхан тоглосон шүү. 2 жилийн өмнө тоглосон шүү. За 2 жил гинэ. 2 одоо дэлхийн аврагын өмнөх 2 юм бэ. 8 жилийн өмнө. 8 жилийн өмнө яг үнэ. 8 жилийн өмнө энэ хоёр Лука Модрич аврагын төлөө тоглож исэн гэхэр чинь 8 тооч нь бас амар чухал тоо шүү те. Гэхдээ шал өөр юм байна. Би та нарт гэхдээ ингээд яг өглөөнөөс хоёр анзаарсан бол би айгүй их тоо илж байгаа зэ. За энэ ер нь яваандаа ер нь нэг юм болно шүү. За Португал, Хорват хоёрын тоглолт бол 7 цагаас эхэлж гисэн явж байгаа юм байна. Швейцар, Алжир хоёрын тоглолт 11 цагаас өнөөдөр болох юм байна. Харин маргааш буюу тоглолт хэлэх үү? Испани, Австри хоёр тоглоод Испани 3-0 дэтсэн байлээ. Испани бол заавал хожих ёстой баг. Испани гараад ирлээ. За тэгхийн бод маргааш бол сүүлийн шүгийн 32-ын сүүлийн тоглолтууд бол өрнөж байгаа. Маргаашийн тоглолтууд бас их сонирхол татгаар тоглолтууд байгаа гэдгийг спорт сонирхогчид бол фэйсбүүкээр дүүрэн шуугжээ. За 7 сарын 4-ний Бэм гарагт Австрал, Египт 2 цагаас тоглоно. За 6 цагаас Аргентин, Кабо Верди тоглох ба. Одоо Аргентиныг хүн болгон харж байгаа шүү дээ. Нэг Кабо Верди чинь 500 мянган вантай. Тий. Энэ одоо дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээний одод болж байгаа улс орнд байгаа шүү дээ. Нөгөө юу гэдэг вэ? Хаалгач чинь. Тий, unicorn гэдэг баха энэ чинь баг. Нөгөө нэг ганц ивэртгээд морь өгдөг шүү дээ. Байдгүй тийм морь байдгүй шүү дээ угаасаа тий. Тэгэхээр байлгцсан байхгүй мань нөхдөөд 500 мянган хүн амтай улсаас гарч ирээд одоо шүгийн 38-д ороод ирсэн байна. Өөр 2-оор зооноос 2-оор гарч ирсэн гэдэг бодхоор чинь. За тэгээд Колумб, Ган гэсэн тоглолтод тус чи нэг юу нэлээш сая хаалгач чинь нэлээш. Хаал Капо Вердигийн хаалгач чинь бас хөгшин гулказ байгаа. Тийм шүү дээ 40 гартсан нөхөр. 41-тэй байгаа. Энэ жилийн дэлхийн авраг 40-тнүүдийн хаалгачаар нь тогтохгүй ээж нь одоо дэлхийд даяар од олж штэ. Оо яасан тэрийг сонсоог юм байна. Яагаад гэхээр нөгөө нэг ээж нь дэлхийн аврагын тэмцээний ирэх гэсэн чинь Америкийн визэнд ингээд нөгөө орохын тулд мөнгө төгрөг байршуулах ч гэдэг юм уу юм хөө визний асуудалтай болоод ээж нь явж чадаагүй юм байна. Манай эхнэр бас явж чадахгүй. Тэгээ эхний тоглолтын дээр мэдээж ингээд супер од олчиж байгаа штэ. Шууд огцом хэдхэн мянган дагагчтайгаас хэдийн сая дагагчтай болчихж байгаа. Тэгсэн харин улсаараа тэгээ дээрээс нь Америкийн засгийн газраас нь визний асуудал дээр нь тусламж үзүүлээд хоёр дахь тоглолтын дээр нь ээж нь ирж хажуунаас нь үзсэн байхгүй. Оо хөөрхийн тий. Одоо ээж заяач бүр намаагаа бодох юм бол хөл бөмбөгийн тий. Бүр амар мэдлэгтэй байна. За дараагийн булан руугаа эхний булан руугаа бүгд шилжээ. Одоо тэгээд Египт, Австрал хоёр бол одоо бүр одоо хин хожуул хожиг гэдэг шиг тоглолт болно. Яг тэгэхээр Египтэд бас нэг шалаа гэдэг ерөөсө 6 цагийн тоглолт байгаа байхгүй юу? Тэгин. За. Тийм, Аргентин л да. Чи шинэ үзээд байгаа юм уу? Ингээд хамтдаа эхний булан руугаа шилжгээд бэлэн болсон байна. Тийм ээ. Харцсан. Аргентины зам их гоё байгаа, зөөлөн байгаа. Одоо Португалийн зам бол одоо их хатуу байгаа. Энэ хоёр хоорондоо таарах магадлал бол байгаа. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харц үгүй шүү. Гүй.
Дотор нь юу байгаа гэж? Хэмэдтэй. Гэхдээ тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ зүгийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй зүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, хар цүнхээ онгойлгоцгоё. Тийм ээ. За ингээд манай хар цүнх булан минь эхлэхэд бэлэн болсон байна. Бидний хар цүнхэн дотроос юу ч гарч иж магадгүй. Юу ч гарч иж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн модератор манай Эрка ажиллаж байгаа. Эрка ерөнхийдөө Өнөөдрийн модератор юу авчирснаа ч баг өөрөө мэддэггүй юм шиг. Тэгээ тэрийг мань нэрээр хэлүүлээд сонсогчдороо нэг сэдв гаргуулад. Өчигдөр би бүр яг тэгж бодсон шүү дээ. Юу ч хамаагүй хийнгүүтээ та нараар нэг юм хэлээ. Угаасаа юу ч хамаагүй Тэрийг яаж хийдэг. Ер нь тэгээд таахгүй л тийм сэдв болох нь шүү дээ. Ер нь ийм ойлгомжгүй гэдэг сэдв. Лабе. Гэхдээ чи тийм олдоогүй үндэ. Эркаг цүнхээ уудлах гад бэлдэж явах оронд нь комментуудыг хүргэе. Ядам сорон туяа өглөөний минь бөөн дөхнөд ухааны ундрагуудууд гэж байна. За сайхна бороотой өглөөний минь гэсэн бол би ноёког байх л гэж бодоод байгаа штэ гинэ. Хин бэ? Нөгөө юуны сонсогчдын зөвлөлийн дарга ирж байгаа гэсэн чинь Зочноор ирж байгаа гэж байна. Манайхан өөртөө бас мэдгүй байгаа. Мэдгүй байгаа мó. Тэгж ярих юм бол тэр ирэх гэж байгаа хүн ч мэдгүй байгаа. Тэр хүн ирэх гэж байгаа мэдхгүй яаж ирэх вэ? Хэлээгүй юм чи яаж ирэх? Нөхөр нь дагуулж ирээл. Эсвэл Анмоцоор юм уу? Тий. Одоо Гэгээн тонглог өглөөний минь баярлалаа хайртай шүү гэдэг даваа суран баяр маань өчөж байна. Баярлалаа. Давалгаа өрнөж байна. Манайхан мэдээж меншин давалгаан зүрхэн давалгаанда идэвхтэй оролцохоо мартаагүй биз. мартаагүй. Сайхан бороо орж байна да гэж байгаа бол мянган баярлалаа чи яах өглөөний минь гэж орж ирж байна. За тэгээд ноёко байхаа гэсэн таамгууд байгаад байна. Ноёког та нар дараагаараа хүлэн зөвшөөрсөн юм уу? Ноёко гэж юм билээ. Тэгсэн байна. Артист Артист Ноёко. Алтан шимэс үхэ өглөөний минь гэж тус орж ирсэн байна. Бүгдэнд нь дахиад өглөөний минь хүргэе. Одоо харин бид хар хайрцаг задлахад бэлэн болсон байна. За. Эркагийн цүнхэн дотроос юу юу гарч ирэх юм бол хамаагүй хар цүнхч вэ хар хайрцагч вэ юу ч гэсэн яа дээ. Хар бол хар штэ. Манай нэр маань юу вэ нэрээ? Нэрээ бүр мартал авсан юм шиг. За хар энэ хар цүнхэн дотор их юм байгаа. Дотроос нь аялын юм гарчнаа. Episode 2 гэдэг. За юу ягаарай. Ер нь бол энэ дундаас энэ хар цүнх дундаас гарч ирсэн зүйлүүдээс хамгийн ахтайхан зүйл нь очроогийн гаргаж ирсэн тэр гой бэлгнүүд гоё байсан шүү гэдгийг Эркад юуны дахин хэлээ тий. Би бэлэн мөнгө гаргаж ирчихвэл тэрнээс гоё болчихно сте. Тэрнээс гоё болчихно. Би шүү тий шүү биш шүү. Тий шууд би бас бодсон л доо чинь бэлэн мөнгө нь байдаг. Данс шүү. Зүгээр би пост машинтай шүү. Бос гараад ирэхгүй тий. Тэгтээ хар хайрцагнаас би шууд 1 тэрбум төгрөг гаргаж та гурланд нь бэлгэлүүл яах вэ? Ой. Тэгвэл шууд би ажлаасаа гарна гэсэн. Тэгвэл би жилээр нь копигаа аавна гэж тий. Тэрбум төгрөг өгчвөл би автобусныхаа картыг бүтэн 2 жилээр нь сунгана өдр гэ тий. Надад нэг муухай юм хар юм бодогдох байхаа. Энэ очроо юу авах гэж байгаа бол минь надаас оронд нь миний авсан хумсыг авах гэж байгаа юм болов уу? Хумсаа. Тий, тайлаа тавьсан өчигдөр өмсөн аймсыг минь авах гэж байгаа. Юу гэж тийм авах вэ? Хэрвээ юм авахаар бол зүрх бөөр бүгдийг аваа. Миний хэд хараа сайн шүү. Нүд бол явна шүү. Нүд бол гайгүй. Шамаас одоо ингээд харж байгааг авах юм гэх юм бол байхгүй гэсэн. Яг нэг юм лангуун дээр ингээд хараа явангууд нэг юм дандаа хэрэггүй бараанууд өрөөдөг шүү. Өгшин чи бодохгүй юу? Чи одоо ингээд өгөөшөнд юу гэдэг? Гэхдээ чиний тийм нүд айгүй зүгээр. Би бол өгөөшөнд бас зүгээр байгаа. Өгөөшөнд орно гинэ. Өгөөшөнд бол явна. Энэ хүн чи одоо загасны өгөөшөнд орох юм бол өгөөшөнд бол явна шүү. Загас тоож өмөхгүй. Загаснууд айгаад нэг. Загаснууд айна. Хайртай дэрэг чи таашаа. Юу өөр гаргийн загас өрөөдөг. За тэр маяглах. За маяглаа. Ингэн өнөөдрийн тэр чинь өнөөдөр хар цүнхаараа. Өнөөдөр хар цүнхний нэг юм сони юм байна. Би хоёрыг нь шалгамаар санагдсан юм аа. За. Юу хоёр ер нь хэр компаниуд юм бэ те? Надтай ер нь хэр намайг хэр дэмжигч нар юм те? Хой хүнээрээ. байнга дэмждэг. Би яг гоё юм бэлдэг байхгүй. Тэгээд хоёрыг яг гоё ингээд
өрнүүлээ явчих болов уу би бодоод өдөр болго яг байгаа. ингэж хэлдэг Тий. те. Би бэлдэвэ. Хоёр Гэхдээ яг намайг дэмжих байх. За Эрхэг яг баахгүй байхад амар санахыг те. За ингэ. Яг ирсэн өдөр нь амар гоё байхгүй. Ирсэн өдөр Ирсэн амар өдөр гайгүй. Ирсний ирэхээр нь гоё ч юм шиг байх юм. Тэгсэн яг дундаас нь гэжтэй. Тийм ээ. Маргаашнаас нь бас биш гэдэг байна. За хар цөх. За Найруулагч юу? харуулцаа чамаа. ингэсэн. Харахгүй нь харагдахгүй. Харагдахгүй юм угаасаа. Тий. Тий. Найруулагч руу би юу ялцсан тий. Юу юм? За той дэлгэцэр харж байна. Гэхдээ энэ том дэлгэцэргүй харж байна. Дэлгэцэргүй харж байна. Сап. Эхнийх нь. За эхнийх нь. 0866. За энэ эхнийх нь шүү. За эхнийх нь би хар цөнхлөөс гаргасан юм энэ. Хинийх нь За дараагийнх нь. За яаж гараа За, дараагийнх нь. 0866. За наадах Тоон тэмдэглээд холбоотой авчих. Яг гэсэн шүү дээ. тэмдэглээд авчих заяа. Тэмдэглээд За. авчих. За гарлаа. 0866. Хоёрт нь нөөргөрөө сап. За энэ. 9:30-аас 19 цаг. За наадчиж энэ хой. Тоогийн тэмдэглэх шаардлагагүй. За, дараагийнх нь. Дараагийнх нь. Наач нөөргөрөө сап. тоо бол бодоогүй л байна. Энэ. За 173. За. энэ байна. Өө энэ дээр гэж 100 гэр бүлийн радио 104.5 гэж бичсэн. За дараагийнх нь. Ураа и. За 63 83. 63 83. За. Би нөгөө нэг үсгийг нь оруулахгүй. Тэмдэглэх шаардлагагүй дээ. Наач тоо бол бодоогүй байгаа. Зүгээр л баахан тоо харуулснаа өнөөдрийн сэдв зүгээр л тоо гэж хэлнэ. За явлаа. Ураа и. За. За явлаа. За. Энэ насуул тоо гэж явах гэж байна. Тэгээд хиний мессеж 40 нас мастай гэх те. Нэрээ За дараагийнх нь явлаа. Сап. 5. За. Яа, энэ бол хар хайрцагнаас За энэ бол сүүлээсээ хоёр дахь нь байна. Сап явлаа. Энэ тоонод учиртай шүү. 4985. Сэрийн дугаар. 4985. За. За тэр сүүлийнх нь тэр босоо нэг тэр тэр наатах. Бензин. Энэ За явуулъя. Ураа и. Явуулаа. 2960 Хөөш. 2500. наад чи юу нэгцэн байж Нэр тээ. бензин юм үнтэй. Өнөө өглөө нааш явахдаа баахан зураг дараад өгцөө. Бүрхөг өдрийн зураг байна энэ чинь. За өнөөдрийн зураг байж Яг тээ. өнөөдрийн зураг байгаа Харин шүү тийм ээ. дээ. Тэр доотлын тэр 76 чамаатай заяа. За ингэн. За. Өнөөдрийн даалгавар ингэн заяа. Юун даалгавар вэ? Би хоёр даалгавар өгөн заяа. За. Би ингээд дурын нэг тоо хэлэн заяа. За. Хоёр тэр тоотой холбоотой амьдралынхаа ямар нэг юмыг надад хэлж өгөн. Тэгэл болоо. Болж байна. За тэгээд яг яг тэгээд чиний сэдв биш бидний сэдв. За бид хоёрыг сэдвчлээд гаргаад ирнэ. ингээд ер нь бол ингэдэг юм байна л да нөгөө. За. Яг тоо бол тийм нарийн ширийн тийм цаана утга агуулга одоо юу гэдэг сүнслэг юм бол байхгүй заяа. Тоонд юу гэдэг вэ гэхээр ингэ тийм ээ. Хүмүүс тоонд утга өгд юм байна дандаа. Тоонд утга өгөөд тэр утга нь өөрийнх нь амьдралтаа угаасаа ингээ ямар нэгэн байдлаар ингээ холбоотой байдаг юм байна л да. Одоо жишээлбэл 40 гэдэг бол одоо тий. Үгүй чи бид гуравт нэг тоо бол ямар ч хамаагүй байхгүй юу? Ямар ч хамаагүй байж болно. 200 тэрбум гээд. Байж болно шүү дээ. Миний мөрөөдөл өдр Яа гэдэг. мөрөдлөөж байна. За тэгээ яа гэдэг. За тэгээд тийм учраас сараа хүний тоо гэдэг бол ингээ хүнд ингээ олон юмыг ингээ бас сануулж идэг. Нэг хоёрдугаарт юмыг ингээ санахад бас тусалж идэг. За бүр ингээ 3 4-дүгээрт нь те өөртөө ямар нэг юмыг сануулах зорилгоор хүн тоог ашигладаг юм байна л да. За тэгэхээр яг үндэ бол биологийн нас маань ингээ өөр өөр байгаа байхгүй. Жишээлбэл би одоо 23 тай те. Одоо манай нас заяа бол одоо биологийн нас нь бол 40 хүрсэн ч гэсэн одоо яг өөрийнх нь нас нь 30 идтэй хүслийнх нь нас нь бол 19 гэдэг байгаа юм те. Үгүй ээ би угаасаа 19-тэй. Миний Манай очрогийн Хүмүүний нас нь 19. биенийх нь одоо биологийн нас нь 70 гарчаад байгаа шүү дээ те. Харагдах царай нь бол одоо өнөөдөр бол 17 8 тай л байна. За тэгээ яг одоо тоолдог нас нь бол 40 тай те. За Нас хой. Ингээд байгаа шүү дээ. Миний эмч үзээд таны нас бол 40 гарч царай чинь 20 гарантай юм шиг. Харин төрөө үлчрхаа чинь 70 үрчиж гэдэг. Яг нь доторх хэрэгтнүүдийг л хэлээд. за одоо би тоо хэлэн заяа. За. Энэ тоо хэлэнгөө тоо хэр энэ дээр нэг амьдралт чинь холбоотой. Эсвэл чамтай ямар нэгэн холбоотой тим юмыг хэлэн шүү надад заяа. Маш хурдан хугацаанд уралдаж хэлэн шүү заяа. Уралдаж хэлээ. Би нэг тоо хэлэнгүүт тоо хоёр ингээ уралдаад ямар нэг юм тэр амьдралтай холбоотой нэг юм олж хэлэн заяа. За. Чиний амьдралтай, чиний чамтай холбоотой. За. Тэгээ тэрийг хэлээд аль болох олон удаа Тэгээ шагналтай юм уу? одоо шагналтай өгье. Оо, За шагналтай гэж. Шагналтай өгье гэж. Шагналтай гिचий тэгвэл. Гिचий гэдэг Чи яаж Гिचий. Шагналтай гिचий л да тэгвэл би гэж ийн. Үгүй ээ наа чи Гидаа. тэгэж. Би шагнал өгье.
Өгөх юм. Өгье. За. Би шагнал өгнө. За. За. За бэлнэ. Өгсөн ч яах вэ гэж байгаа юм шиг. Бэлнэ. За. За энэ тоо хэлэх үед Шагнал нь бас маневрээс гарах үед. тэрийг бас мэдчихлэг байх. Бодчихгүй байх да. За. Одоо хожигдсан хожсондоо өг гэдэг. Ямар муухай юм бэ? Энэ нэг юм Ямар муухай сонсогч байна. зүгээр ээдгүй нэг төрсгүй хөхд байдаг шүү дээ тий. Балиа гэж бодсон. Өөр нэг зав өөр хийж байгаа юм шиг те. За. Тэгээд яг За, тоо өглөө шүү. Анхаарал та. Хэн рүү Анхаарал та. Бэлэн. Дунд нь шүү дээ. Тэгээд ясай. хоёр гараа өргөн зөө. Ясай. Ясайж байгаа гараа шүү. өргөх юм уу? Гараа өргөчих заяа. За. Тэгээ би хин төрүүлж гараа өргөсөн ингээд би харж агаад хэлээд тэгээ тэр нь хариулаад зөв ч юу байх вэ те. За. За. Зөв окей. хариулаад За, окей. гинээс. Тоо өгөн заяа. Би За. зүгээр дурын тоо өг шүү. 5. Манай гэр бүл тавуулаа. Би очроо 5 өгдөг юм болов гэд андыгаа бүр ингээд бодоод бач. 7. Ой. За. Манай 2 ээж нэмэгдэх юм бол 7. за. Бүр очроо туслахаа юу үрг чичрээд байгаа шүү дээ харж байна. За. За. Нэг. Ой, би Наад ганцаараа шууд нэг. ингээ өргөд байгаа. Би ганцаараа нэг. Би Үгүй, өөрөө наад чинь гэдэг ганцаараа би чинь Тэр тооцохгүй. За очроод юу вэ? Тэр очроод нэг. нэг гэсэн тоотой юм юу вэ? Би бол цорын ганц. Үгүй ээ ядлах болчлоо шүү дээ. Өөр юм олж хий. Энэ үзэг ганцаараа. Биш Үгүй шүү дээ. ээ. Наа чи арай гоё юм болмоор байна. Үгс үг юм бэ? Арай жоохон гүнзгий юм байна. Би байгаа сте. За. Би бол Тий. хөдөл энэ гэр бүлийн радиогийн За. номер 1 хөтлөгч. Уу яг штэ. За болчихсон. За наа чи баг. За. Үгүй энэ ари алга ороод би хэлсэн штэ. Үгүй. Би Чи ганц ингэж ингэж байна уу? мангар байна. Үгүй тэгээ энэ үзэг мүзэг ганц гэр айгу хурц Тэгэхгүй шүү. За. Хоёр ар нэг охинтой байхгүй хоёлаа. Нэг л охинтой шүү дээ. Тэрийгэ мэрийгэ хэлдэг. Амьдралтаа бүр амьдралтайгаа холдмоор шүү дээ. амьдралаа болох юм. Холдмоор шүү дээ. Наад чи 2 охинтой шүү дээ. Битэ балаар. Өөрөө нэг охин нь шүү. Тий. За окей. За ингийн зэ. За тэгвэл 30. Би хэлсэн байхгүй юу? За. Би саяхан плюс 30 байсан. Зарцсан. Үгүй штэ 30-тай байгаагүй. Велфайр чи хийдэ. 35 байхгүй юу? 35. Пүрүс 30-тай байгаа зарцсан. За, болж 35 болж. тийм ээ. 30 настайд чи юу хийж явсан? Би 30 настай байгаа үстэй. За. Аригчин байсан. Багархалтай. Үнэн юм чи за. За одоо яг энэ мэдчлээ ингийн зэ. Манай Амьдралтайгаа холбож. амьдралтайгаа холбоо шүү. За. За тэгээд 99 86 10 45 гэсэн дугаарлуу заалгаад манайхан ороод ирвэл би танаас ингээ 3 одоо тоо өгөн танд. Тэгээд та тэр 3 тоотой холбоотой амьдралынхаа 3 чухал зүйлийг бид нар тоо хуваалцж өгөөч гэж хүсмээр байна. За ингээд 30-ыг нь чи авлаа, 1-ийг нь чи авлаа. Ингээд чи нөгөө өмнөх хоёрыг авчлаа. Ингээд тэнцлээ шүү. За одоо аваар тэнцүүлээд. тэгэхгүй энэ чи явахгүй шүү дээ. Наач Чи бүр 30-таа моцтай гэдэг ингээд дээ. Наа чи төрүүлж гараа өргөчөөд хариулах явцдаа бодоод байна шүү. Үгүй штэ шууд хэлээд. Ингийн хоёроо тэгвэл. За. Гараа өргөсөн төрүүлж хариулна заяа. За. Нөгөөтг нь дараа нь хариулна. За тий. Тэгээд аль жинтэй хариулт өгснийх нь номог нэг заяа. Тэгвэл бүр гоё юм байна. Болж байна. Одоо би тавхан л тоо хэлээ За заяа. тэгвэл араас нь за. За тавхан л тоо хэлээ заяа. Яа юу олон юм бэ? Тавхан л тоо. За. 50хан тоо хэлчихэж. 40. Ой. За. Би за. 40 юу? Манай Чи төрүүлсэн штэ. За тэр чиний биш очрог юм болчихлоо шүү дээ. Ой, сонсогч холбогдож чинь тийм үү? За энэ нэг шалбагдсан байна. За, тоо өгөх нь шүү. За. За байна. Өглөөний минь. Өглөөний мэндчээ. Сайхан амарсан өгчээ. Сайхан амарлаа. За шууд тоонд орох гэж шүү. Та тэгэхээр Эркаг тоо хэлэхлээр нь тухайн тоотой холбоотой амьдралдаа тохиолдож исэн зүйлээс ерөөс айгу товчхон хэлэх юм байна шүү. Заа юу. За. За 10. Би 10 сайхан найзтай. Самны сайн найзтай. 10 сайхан найзтай хүн. За. Тэр 10 сайхан найз нь хаанаас хизээрээс эхэлж найзлсан найзууд вэ? Одоо хамгийн их олон жил ажиллаж байгаа нь 40 жил ажилласан. Би яг 40 гэж хэлэх гэж хэлсэн ш танд яг. Тэгсэн бол та 40 жил найзлсан гэж хэлэх үжтэй те. За тийм ээ. За дараагийнх нь. За 10 сайхан найзтай юм байна. 11. 11 сард бол манай хүү хамгийн том би ээж болсон. 11 сард Ойнагч импресат сайн биш шүү. яа гоё явж штэ их чи. Таны хүү чи одоо хиттэй юм бэ? 38 таа.
38 сайхан заа. Аргагүй оюунагч нөгөө байхаа аялал зуршил хүмүүстэй харилцдаг хүн тархины импресат сайн байгаа шин. Тийм байна. Жок Дараагийн мок тоо. хөрл Тийм хийх. байна. За 11 сар. Нөгөөх нь 10 сайхан найзтай 11 сар. Тэгвэл 12. 12 сар дөө шинжил болдог энэ шинжил хөдлөн. Үгүй биш ээ ихчээ тантай холбоотой шүү. 12 бол за ёс 12 за одоо 12 сар тэгээд 12. би нэр юу 2012 онд За. аюу их адтай жил байсан дандаа юм хоцсон. Оо. 12 онд бүр яг та санаад байгаа мó? Тий 12 онд тэр тусмаа дүүгээ төвөөс За, юу хоцсон та? дүүгээ төвийн 5 жилийн ойгоор эхлээд 18,000 төгрөгийн үнэтэй иж бүрэн яг нэг өдөр болсон тий нөгөө суглуулаа юу бодлож явсан толгойныг суглуулаад тэр өдөр болсон байхгүй юу? За. Тэгээд юу эхлээд 18,000 төгрөгийн бараа авах ирэх юм биш. Би нэмрээ хүмүүс тавцсан. 12 онд 18,000 төгрөгөөр биеийн тамирын өмд цамц авах боломжтой байсан юм уу? За тийм ээ. Тийм төгсөө. Бид авахгүй дээр чинь. Гой. За дараа нь тэгээд ус услагч авсан. 3 хүний дараа ус дахиад хожим минийх орсон. Воо. Дахиад бас нэг тэр чамдан байсан. Би өөрөө нэг тоон дээр буруутаад би яагүй. Тэгээд жад супер адтай болоод би 21 чи өнгөт өгсөв. Вау. Баяр хүргэе. Оюунагч одоо ингээ би амар хэцүү бүр 1000 авсан нэг тоо хэлчих. Та газ хариулаарай. Анхаараарай. 1 2 3 и 1072. Оо би манай нэг 1972 нэг. Гаач гоё юм биш. За Яа гоё юм аа. Оюунагч баярлаа. ямар амар вэ? За баярлалаа. За Одоо сүүлийнх юм байна. Хоёр тоо. Болцсон. Сая 3 тоогоо өгсөн тий. 3 тоог нэгжсэн юм уу? за. За одоо та хоёр чинь ингэсэн дахиад тэнцсэн байгаа дөө. Санийх тооцохгүй Сайхан би штэ. хэд гэж хэллээ. Яг 40 гисэн чинь нөгөө нэг. 40 чинь хоёр гараа өргөө чи очроо 40-тэй гэсэн тий. Тийм очроо 40-тэй гэдэг юм хэлэхгүй штэ. Чи өөртөө хав. Тий, тэгэхээр За 40. 40-өрөө явчих. Шууд. Чүрээ явчихъя. Чи тэгүүлж хэлэх боломж чамд байна. Оноог авах магадлал бол чамд айгүй өндөр байна. Бүрөөс 40 авахгүй л сонирхол. За престиж авахгүй сонирхоод байна. За очроо хинээс давчвал чамд өглөө оноо. Яг одоо миний дансан 40,000 төгрөг байна. харуулж. Ха? Харуулж. Нууц. Чи харуулж. За үсээ засуулчихад миний духыг танихаа болчиход байгаа юм. Худлаа яриад байгаараа 40,000 байгаа мó. Байлгүй байхын яра. Харъя. 4,000-ын үржчихсэн. Энэ нууц данс байна. Чи нас масаа хэлэлтэй чи. Гэхдээ 40,000 яг аахгүй. Доотлын нууц офшор дансанд нь 4,000 байна. Хараа. Аа за харъя. Тэгээ 40 чамд оноо нэг. Хүн би нөгөө нэг яг офшор дансаадаа харуулгангууд энэ хоёр мөнгө зээлигээд За тэгвэл энийг заяа тэглээ бүрөөсдөж авахгүй хараад байна. За одоо худлаа л да. Тэгд яг өгчий заяа. За ингээд нэг оноогоор чамаас илүү гарцсан шүү. За. 2. Би 2 хүүтэй. 2 хүүтэй. За хүчтэй. Энэ айгүй хүчтэй санаа шүү. Нэг нь хэдтэй вүлээ? Нэг нь 12-тай, нэг нь 2-тай. Оо бүр 2-тай те. За. Вау. За. Тийм ээ. Манай гэрт энэ жилээс эхлүүлэн 2 оюутан дүү амьдрахаар болсон. Уг нэг амьдрч Гүнээр юм уу? нэр. Одоо нэг Наач ямар хэцүү юм бэ? манай хадам нэг оюутан дүү амьдрж ирсэн. Аха. Энэ жилсээ 12-д төгсөө дахиад нэг оюутан дүү амьдралаа. Тий. Тэгэхээр ингээд дахиад нэмэлтээр 2 оюутан дүү нэмэгдэж ирлээ. Гэтэ яг би баяртай байгаа. 5 7 9-ül амьдрах юм шүү дээ. Зарах байхгүй би чинь сайхан гэлтэй. Тэр орноо цэвэрлүүлээ застаа бүх юм хийлгэн штэ. Сайн тараасан бодож шүү. За аль нь арай жинтэй юм те? Юу гэсэн минийх бодтой байгаа штэ 2 Хиний Хашид миний бодгүй юм уу? бодгоо юм. Чиний ямар ч хийсүү юм яваад штэ. Юу гэсэн бэ? За Бодгүй юм за уу? сүүлийн даалгавар ингэ заяа. Зөвхөн та хоёр өөрсдөө нэг тоо надад хэлээд тэгээ тэр тоо чинь чиний амьдралд ямар утгатай юм бэ гэдгээ сайхан тайлбарлаад өгчвөл бид хоёр шууд 2 оноо гэж тэрэн дээр чинь. За тэгээд тэрнээс ялагч чинь тодорно. За. Хэрвээ очроо энэ дээр ялвал очроо шууд ялна.
Чи нэг манига нэг ядуулчих гал энэ. Чамайг ядуулах гэдэг юм шиг. Хөөш Чичирж гэхдээ байна би бүр. очроогоос 2 илүү болсон Хоёр илүү болсон байгаа. Одоо очроо энд зөв хариулчих юм бол зөв гэдэг юм. Очроогийн хариулт надад айгүй гой санагдвал би очроо шууд 2 оног өгье заяа. За. Тэгээд хоёр тэнцэн. Тэгээд бид хоёрт хоёулын чи бэлэг өгье заяа. За. Хэрвээ үгүй байвал чиний гой байвал би чамд бэлэг өгье заяа. За яа. Хоёулаа бэлэг авсан. Хоёулаа нэг тоо хийлээд тэр тоо чинь та хоёрын амьдралд ямар утга учиртай вэ гэдгээ нэг юм гой тайлбарлаж өгөөд гой жоохон 17 нас мэн. За. Гэхдээ 17 нас мэн гэхээр чамаас эхлэж шүү. Үгүй чамаас эхлэж чи хожигдож Чи явж байгаа түрүүн цаг гараа өргөцсөн. Үгүй хожигдож явж байгаа хүнээс. за надаас эхлэе. Яхаа чамаас Чамд ингээ. Би ерөөсөө ярих боломж гараагүй. Битэр тоо хэлээ чам. Би яриад тэгээд хоёр дараа нь өөрсдийнхөө тоог хэлээд тэрнийхээ утгыг сайхан тайлбарж өгөөрэй. За хэдүүлээ хой. Хоёрт бодох хугацаа өгч Өдөржин ярьчлаа болон руу орох уу? Болсон яа. Болон нь яваад байгаа юм уу? Хар зүг мүгэ хийзээ нэ гэх юм. хаа зүгч энэ байна. Хар зүгээ нээчээд байгаа юм. Тоо нээж. Ой бүр хаагаад байна өө. Бүр дуу хар зүгээ нээгээ хаагаад дуусч байгаа. Арайч нэрээ. За чи өөрөө нэг жишээ хэл гоё. За энэ чи хүмүүсийн комент байна уу? За Noiko гэсэн мэн өглөөний минь дөнгөс ирлээ. Манайхаа сайн уу? Бороотой өглөөний минь. Арайс ирээдэг болчиход байгаа шүү. Юу байцгааж, юу ярьцгааж байгаа юм бэ гинэ гэж байна. Noiko нэг ийм юм ярьж байна бид нар. Нэг ийм тоонууд ер нь нэг ийм хүнд нэг ийм учир утгатай байгаад идэг штэ. Яг тоондоо бол нэг тийм сүнслэг утга байхгүй л да. Ямар нэгэн тийм даалдын хүчмж бол байхгүй. Харин тоонд хүн өөр утга өгчөөд идэг. За тэгэл юу гэдэг чинь те 7 молоо онтер гэх те. Нэг тийм дортоо 7 онтер монголчууд те. Тоог 7-х юм болов гэж бодлоо. Ингэдэг штэ те. Тэгэхээр яг энэ шиг хүмүүс бид нар ер нь ямар нэгэн байдлаар өөрийнх нь амьдралд нэг тийм тодорхой насан ч юм уу те. Нэг юм гүнзгий нэг юм дурсамжтай те байдаг ч гэдэг юм. Тимтэй холбоотойгоор сэдвүүдийг тиймэрхүү юмудыг ярьж байна. Тэгэхээр Noiko-гийн хувьд ямар тоо эсвэл ямар нас эсвэл одоо юуг сануулдаг вэ те? Ямар тоо юуг сануулдаг вэ? Яг юм нэг философийн өнцгөөс тайлбарлаад өгөөч тийм ээ. Тэ. Өнөөдөр яг энэ боломон тийм ээ зүгээр л нэг нарган гэж бити хэлээч. Энэний цаана манай Эрка үнэхээр логик бидний амьдралд амар хэрэгтэй тийм ээ. Амьдралын минь огшоосон, шир үсэн минь босгосон. Яг энийг дуусгад зүгээр ангаана та хоёр. Тийм үү. Би бүр амар юм. За ойлголоо. За тэгвэл шууд явъя. За би өөрийнхөө хэлчихье заяа. Өнөөдөр бэлэгтэй өдөр надад бэлэг өгөх үү гэсэн байна. Одоо сая аюулгүй шалбагч надад бэлэг өгөх юм уу гэж. Өгнө гэчээ сайхан цэнгэг агаар аваарай. Энэ тооцоотой Эрка бэлэг өгнө гэчээд юу өгч халаах юм бол гэж. Хар зүгнээс баахан тоо гарсан Noiko. За одоо энэ тоогоо хэл. Ер нь хар зүгнээс ч гараагүй дэлгэцэн дээр. Дэлгэцэн дээр. Ер нь ингэж бодсон юм а би нөгөө хар зүгнээс гаргаж байгаа юм уу да зургийг аваад оруулмаар юм бэлээ. Тэгэхгүй бол хүмүүс юу гаргадаг нь харж чадахгүй ингээд нэг юм. Зөв. Тий. Бас нөгөө нэг нэвтрүүлгийг хөгжүүлчих. Тэ чи хөгжүүлэх. Саяныхаа юмнуудыг шууд дэлгэцээр гаргасан биш хар зүгээ яах гэж нанаа ер нь авчирсан. Энэ чинь шоу бизнес аахгүй юу? Шоу бизнес. За чи хэлчихье. 30 гэдэг тоо бол миний хувьд бас айгүй чухал аахгүй юу? Амар чухал байсан байлээ. Одоо ингээ харахад нөгөө нэг дунд насны хямрал гэж байд юм байна л да. Очроо. Дунд насны хямрал гэж. Overthinking гэж байдаг. Overthinking. Тий. Thinking гэж хэлдэг л. Thinking. За 30 нөгөө нэг би ингэсэн байхгүй юу? Би 30 настайд амар хямардیں۔ Нэг ингээл ер нь 30 насны орчим ингээд нилээн хямардаг байхгүй юу? Тэрийг би хизээ мэдсэн бэ гэхээр яг чи 30 таад хямарч байсан юм уу? 30 таад. Би ч одоо хямарч яваад. Аагүй. Гайгүй байгаа нь шүү дээ. Хямархаараа энээсээ амар болно. За тогсон шүү дээ. 30 таад нилээн хямарч байсан бүр. Тэгээд би зүгээр яхаа сүүлд нь би 30 таад нэрийг ингээ хямардаг юм байд юм уу гэд ингээд харахгүй юу? Тэгсэн чинь ингэдэм байх. Ер нь бол хүүхдийн амьдралын мөчлөг дотор ингээд нэг юм хид хидэн юм хүүхдүүд хүмүүс ингээ хямардаг нэг юм мөчлөг байд юм байна. 2 настайдаа хүүхдүүд terrible 2 гэж явд юм байна. 2 насны юм оо сүйтгэдэг юм уу юу гэдэг гэнэ. Terrible 2. Биш. Юу гэсэн үг гэхээр араа бүр ингээд сүрүүлдэг ингээд гүйтгэ болж эхэлдэг шүү дээ. Хөлн ингээд хөлд ороод ингээд юм хөл нь гард орно гэж. Хөл гараа ингээд юм тавчих гал те. Унж шалбарчих гал толгой дээр хагалчих гал те.
Хөл нь гард орохгүй, хөл нь хөлд ордог байхгүй. Энийг бол хоёр насны хямрал Ямарч байна. Сэтгэл огшоос гүн философи биш. Тэр хамаагүй. За. Тэгээ энэ бол гайгүй. Ангийн философи юм. Тий, тэгэнгүүтээ хараа яг 13-аас хоошоогоо нэг юм 18 нас хүртэл ингээ хүүхдүүд том хүнч биш. Хүүхэд ч биш нэг юм Хүнч үе хүүхэд байдаг ч шүү гэдэг дээ. шүү дээ. Тэрийг одоо манайхан шилжилтийн нас гэдэг л дээ. Яг өсвөр настай. Шилжилтийн нас гэдэг. Яг өсвөр гэдэг бол бараг инээдтэй нэр байхгүй юу? Шилжилтийн гэдэг чинь зөв юм бохоггүй. Шилжээд байгаа байхгүй. Одоо яг нөгөө амтнаар бол одоо хамгийн төхөж очих шилжилт бол одоо эрвэхэл гэдэг юм л да. Авгалдаа ан юм уу? Авгалдаа байж байгаа. Эрүүгээ чи англиар нь юу лээ гшөө? Butterfly гэдэг шүү дээ. Baplan. Тийм, butterfly. За би бас наадгаар чи англи хэлний хичээл заалгаад байна шүү дээ. Butterfly. Butter гэдэг чинь одоо цэцгэн шүү дээ, тий? Fly гэдэг чинь ялаа байхгүй. Цэцгийтэй ялаа гэхээр эрвэх болж хуурж байгаа. Оо ямар сони тий. Сонирн байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол англи хэлэнд ингэдэг байхгүй юу? The butter makes things good гэдэг байхгүй юу? Тийм яриа байдаг. Юу вэ гэхээр цэцгийн тос юмсыг гоё болгодог гэдэг. Тэгэхээр Америк хоолнуудад хараа цэцгийн тос мангар их байдаг байхгүй юу? За ингээ бүгд цэцгийн тухай яриа заяа. За. Хэдүүлээ юу болон руугаа орох юм уу орохгүй минь цаг дууслаа штэ. Ийм ингээд тэрэгтэй тахаар тэрэгтэж штэ. Нөгөө нэг шилжилтийн нас иржсэн штэ бэ. Тий, шилжилтийн нас. Шилжилтийн нас гэдэг бол яг эрвэхээ зав. Авгалдаа ингээ байж хагаад дараа нь ингээ хатаад үүрэндээ ороод одоо хүүхэлтэндээ гэж ярьдаг та манайха тийм хүүхэлтэндээ ороод хүүхэлтээнээсээ гарч ирэхдээ эрвэхээ болж гарч ирдэг. Тэгэхээр хараа хүүхэлтээсээ том хүн болж шилжиж байгаа тэр насыг бол шилжилтийн нас гэж байдаг шүү Тэгээ дээ. тэр хүүхдийн шилжилтийн нас, эрвээхээний шилжилтийн нас. Би өөрийнхөө шилжилтийн насыг ярих гээд байна. За 30. Миний хувьд бол энэ шилжилтийн нас байсан юм аа. Тэгээ ингэдэг гинэ. Тийм ороод. Олж мэдсэн юм одоо би та хуваалцсан. Нэг юм энэ бол ямар нэгэн биологи одоо жишээлбэл тэр шилжилтийн нас гэдэг чинь 14-өөс тэр 18 нас гэдэг бол яг биологийн хувьд бол өөрчлөгдөд байгаа. Жишээлбэл ингээд гормон өөрчлөгдөд байгаа учраас хүүхэд ингээд докторгүй болдог те ууртаа болдог ч гэдэм ингээ өөр болоод байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө ч ойлгохгүй яг үнэндээ бол. Тэгэхээр бид нар тэг хүүхдүүдийг те чи та ямар гачаа ууртаа ингээд бид нар бас үзээд иж болохгүй юм байлээ. Бид нар амар ингээд ойлгох хэрэгтэй. Бид нар өөрсдөө тэр насыг давцсан учраас тэр хүүхдийг айгүй ойлгож өгч юм байлээ л дээ. Тэгсэн чинь 30 насны хямрал гэдэг бол хараа ямар нэгэн гормоны өөрчлөлт бол гарахгүй. Бидэрт одоо биеийн хувьд бол ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Юуны өөрчлөлт гарч байгаа гэхээр ерөөсөө сэтгэлгээний өөрчлөлт юм байлээ. Энэ тархин дотор болдог процесс гинэ. Сэтгэлгээний гормон аа. Тийм. Тэр нь болохоор хараа заавал 30 настайд илэрх албагүй. 40 настайд илэрч болно очроо. За. Чи яг 40 хүрж байгаа шүү дээ. Тэгээ энийг бодох юу хүрж байгаа гэж. Хүрсэн. Хүрээгүй юу? Хаавс. Тэгэхээр чи яг 40 насны хямрал бас байж болно шүү хүнд. Яагаад тэгэхээр ингэдэг гин. Хүү ингээд нэг юм тодорхой бүхэл тоороо ороод ирэхээр хүний сэтгэл зүйн хувьд би ер нь юу хийж бүтээв тэр гэж боддог гинэ. Тэгээ би өөрийнхөө 30 насыг бодохгүй юу. Тэгсэн чи би 2 хүүхдээ аав болцсон. Тэгээд нэг юм өөр ингэсэн орох оронгүй. Ер нь баг ундаг унаач байхгүй байлаа шүү дээ. За тэгээд нэг юм тогтсон ажил бас байхгүй. За ингээл ерөөсөө яг нэг юм сонирн байдал байгаагаа өөрөө олж хараад тэгээ 30 настай би мангар хямарч байсан байхгүй. Тэгээ яг энэ хямрал намайг зүв рүү хөтлсөн л дөө. Хил сурыг гэдэг юм. Одоо мэдрэмж рүү намайг хөтлсөн. Ер нь хил сурахгүй бол Эрка чистэ зүгээр жалган тайсан бах мэлхийн юм байна. Тэр гэх тийм. Өөрийгөө би айгүй голсон байна. Манай хоёрыг хэлээд шүү дээ бах мэлхийн идэр гэдэг. Гүү. Тэгээд мангар голоод тэгээ 30 настайгаас эхлээд би яг англи хэл сурыг даа гэдэг ингээд орлож гэлсэн. Чи яг хэдэн жилийн дотор юм төгс эзэмшиж байгаа. Төгс мөксөн ч одоо хааш. Би ерөөсө төгс эзэм. Миний одоо англи хэл ер нь айгүй аргагүй штэ. Гэхдээ ер нь бол хөөрхөн хэмжээндээ болсон. Тий, ярианы англи хэлтэй. Тэр нь яг бичгийн англи хэл бичгийн англи хэл миний бараг ярианаас арайгүй сайн байж магадгүй. Чи өөрөө одоо тэр 30 настайгаас шууд англи хэл сурыг гээд өөрөө бүр тархиндаа амар төсөөлсөн ба штэ. Overthinking тий. Яа, тэрийг бай гаргаж ирж. Overthinking гэдэг штэ. Ой, ганц үг сурч тэрийг юм болгон дээр нааж авч. Би менч нь бас ер нь яг одоо overthinking болоод байгаа байхгүй. Чи тэгжсэн overthinking. Би арай хүрээг байгаа. Би ч 19 шүү дээ. Overthinking гэдэг бол хэтрүүлэн бодох байхгүй юу? Харин тийм ээ. Өөр одоо юу гэдэг надад байгаа юу гэдэг нэг гутлаа би бодоол те. Би нэг л гуталтай арчаагүй амтэн те. Хүмүүс хоёр гуталтай байхад би нэг л гуталтай байж ерөөсө болохгүй энэ төр гээл те. Заяа над руу ингээл те. Жоохоо ингээд
хараан муу учраас ингээл годомжинд өнгөрчөнгөө заяа намайг таньсангүй майсангүй гэх хэтрүүлэн хэрэглэхээр чи одоо ингэж чи өөрийгөө одоо ингээд царайлаг гэж бодож байгаа нь бас overthinking гэсэн байж болно шүү нэрээ. Overthinking гэдэг бол яг тэр чинь баггүй. А тэгтээ 30 насны хямрал бол яг overthinking бол биш. Би бол өөрийнхөө одоо амьдрал бодит анализ хийж үзээд хангалтгүй байна гэдэг дүн өөртөө тавиад тэгээ тэрнийхээ төлөө тэмцэж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр энийг би 30 настайдаа би яг мэдэрч байсан учраас миний хувьд бол амар том эргэлтийн цэг бол 30 нас байсан. Тийм ээ те энэ манай Эркагийн хэлж байгаа ер нь зөв шүү. Ер нь яг шилжилтийн тэр нэг бага наснаас баярлалаа очроо. Бага насны нөгөө нэг юм сэтгэл зүйн докторгүй байдал чи өөрөө аюултай байдаг ч гэсэн. За харж байна. Яг нөгөө нэг юм дунд насны би бас захиралтайгаа сайн нэг цаг гараа ярьсан л та. Дунд насны нөгөө шилжилтийн нас чинь амар хямралч амар байдаг гэж штэ. Тэн чинь нөгөө нэг хамгийн амар нөгөө гэр бүл салах, малах, хөөгд өнчрүүлэх олон асуудлуудыг бий болгож идэг. Бүр амар хүнд. Яг л амьдралдаа нэг олон зүйлүүдийг энэ 30 40 хүмүүс бий болгоцсон байгаа штэ. Бий болгоцсон. Тэрийг эвдэнэ гэдэг чинь өөрөө бүр амар. Одоо бүр зарим нь хүртэл ингээд ганцаараа гэр бүлээсээ салаад гол молдойгоор ингээд 20 хоног моног галхаа явж байгаа мовж хүмүүс зөндөө үйдэг юм штэ. За тэгээ намайг болохоор бас яг тэр юун дээр явж байгаа юм байна гэж яг онцлсон л хэлээ л дээ. Яг хоо мэрэгжлийн бос хүн л дээ. Тэгтээ зөв онцлоо гэж бодсон. Тэгтээ яг над чинь бас магадлал айгүй өндөртэй шүү. Надад давуу тал байдаг юм байна. За надад ямар давуу тал байдаг вэ гэхээр мэдээж нэгдүгürt би амар хоббитэй. Одоо комеди дуртай, хоёрдугаар загасчлах дуртай. Энэ бол үнэхээр тэрийг даван гарах юу хамгийн шилдэг хоёр. Тэгээ гуравдугаар тулангууд нэраа хөөхөд. Танад одоо яг нэраа хөөхд байгаа байхгүй. А дөрөвдүгээрт өөрийн нөгөө мөн чанар амар тийм гоё юм. Гигийлэг. Ингээд энэ дөрвөн юугаар амар позитив тийм эерэг. Дагаж хэлээр позитив. Тав дахь нь хамгийн чухал юм байдаг. Бачаа хэлээрэй. Позитив. Positive. За тав дахь нь хамгийн чухал зэ. Тав дахь нь хамгийн чухал гэхэлэр өөрөө ингээд амар царайлаг байх нь айгүй чухал байдаг гинэ. Яг тэр толин тараад энэ гутарсан үедээ overthinkтэй байна. Толин тараад яг overthink юм биш үү гэж. Наа чин бол хитэрсэн биш үү. Би бүр толин тараад өөрийг хараад ингээд тайвширч. А чи болгоод яг энэ нас дээр тарах боломж бүр цаашаа гараа. Тэр одоо бит хоёрын нөгөө тоомог сонсохгүй мөн харин цаг яваад байна энэ очроо яриад байна шүү дээ. Гүйгүй энэ чи болын ихсэлж хөглөөгүй ч байдаг. За юу одоо чи нэг юм анзаарч байна ингээд би ингээд очрог дэмжээл яг байц. Харин явахгүй. Намааг л хийгээд ах юм. Харин менчээс ойлгоо чи намайг thinking-гээ засаад ах чи thinking л ядаг. За заяагийн сонс. Заяагийн тог сонсъё. Юу? I don't know English, but we speak Юу гэдэг юм бэ? Энэ араа манай найрамд шиг гоё мэдвч чинь. чи тэрийг харуулад байна штэ. За битгий хүн Соси. мөрөөрөө байгаа. За соси. You don't know English, I don't know English, but we speak За хоёулаа энийг дахиад үзүүлье. За энэ үзүүлье. You don't English. You don't know Би бэлгээ авмаар байна Эрка. За. Тэг би бэлгээ авмаар байгаа За чи байхгүй. тоогоо. Тоогоо хэлээд энэ тоо чамд ямар очтой. Надад 2 тоо байна л да чи сонгох уу? За тэгье. 10 1011 123. 1011 1011 123. 123 сонгоё. За 123-ыг сонгох. Тэг 1 2 3. 1 2 3. Гү чи тэгээд хэлнэ шүү дээ наадгаа. Би хэлгээд. Чи ярина шүү дээ наадгаа. Юу юм чиний амьдрал? 1 сарын 23 байхгүй юу? Бүр яг гой тоо шүү дээ нэрээ 1 2 3 1 сарын 23 2011 оны 1-р сарын 23-нд анх би нөхөртөөгөө үерхэж эхэлсэн. Найзалж эхэлсэн хугацаа гэсэн. Ягаад 1 сарын 23 вэ? Гэхдээ тэгэл таарчихгүй юу тэр өдөр нь тэгээд. чи тэрийг юунд санаж идэгий тийм. Саналгүй яа тий. Яасан онцгоор уучлалт гинэ. Одоо үерхэж гойс юм уу? Үгүй зүгээр л тоон тийм байсан. Тэгээ надаас илүү маань нөхөр сандаг л да. Тэгээ одоо тэрнээс чи хойш 15 жил болоод тэгээ 15 жилийн хугацаанд бид хоёр чи 2-оос 5 болоод үржигдсэн. 3 сайхан хүүхэдтэй болцсон. Өнөр өтгөн болцсон. Аз жаргалтай амьдарч байна. Наа чи гой тоо байна. Наа чи гой тоо. Тэгэхээр 123 болоод. Гэтэ би Баясагийн ухааныг ойлгочлоо л да. Баясаа ер нь яг 1 сарын 23-нд байсныг санахчгүй байгаа өөрөө. Зүгээр цээжлэгд амар гэдэг. Баясаг жимхэнэ ээлгөр самт кино. Нөхөр. Ээлгөр самт дуулдаг юм аа. Биш ээ. Ямар айши. Нэгүн юм ээ. Ямар үгүй нэгүн биш үү? Зариг цэг юм байна. Зариг цэг юм ээ. Үгүй ээ. Зүги.
Балаараа тий. За тэгэнгүүт тийм. Наа чи гой тоо байна. Тийм 123. Наа чи нийлээ магадaltaй болчлаа шүү. Энийг давдаг тоо бол очроо бол олж хэлж чадахгүй. Тэгээ бүс 1011 ч гэсэндээ их гоё тоо байсан. Яг Тэр нь юу сүүлд нь яг цаг зай үлдүүл би хэлээ. За тэгээ очроогийн тоог сонсъё. Үгүй Чи нэг оролдоод үзтээ. Одоо энэ эхний булангийн цаг нь ер нь жоохон дуусах За энэ хүн буугаад би өгсөн юм шиг. би ингэх гээд байна л За. да. Одоо на тооныхаа асуудал чинь яг гол юм биш юм байна штэ. Гол юм Ер нь яг биш. чиний гарч ирж байгаа сэдв чинь нөгөө Биш. ер нь дунд тэргэм насны Үгүй. хямрал гэдэг Биш. амар хэцүү. Биш. Ерөөсөө биш. Ерөөсөө тийм. Сэдв тэгэл энэ тоо юм уу? Тоо. Сэдвүүн тоо. Тоо. Тэгээ бэлэг өгөхгүй дээ Би штэ. тоо би чамайг тооны За. багштай суусан гэд би За. чам бүр хэрнээр миний бүх төлөвлөгөө тийм байсан байгаа зү. Харин тийм дээ. Очроо тооны багштай суусан. Анхны тоон 5 гэж 5 гэж хэлгээд 5 манай 5 хүүхдтэй гэж хэлчихэд болно. Тэгээд За, та нараа хойш Дараагийн миний тоо 7 байсан шүү Тийм. дээ. 7 манай гэр бүл 7 гэж хэлчих. За байж тооны багштай ингээд суусан хүн болгон тоондоо сайн гэсэн үг биш. Харин тоондоо багада маш их муу байгаад багшаасаа тэр их драма авсан учраас шаардлагаж явсаар хагаад тооны багштай сууж байгаа байхгүй. За. Энэ тоогч нь бас өөр арга замаар эзэмш болно. Хайруулдаг шүү дээ. Гэс За. хурдан хаагаа цаг болох байлаа. Айгу чухал тоо юу те. Тий. За ер нь бол ингэдэг юм. Миний амьдралд хамгийн чухал тоо байгаа өстой те. Ер нь 7-гийн тоо байхгүй. За. Монголчууд ч 7-гийн дунд дурггүй шүү дээ. Харин тий. За, Тэгэхээр яагаад? би болгоно яг миний Юу үзэл санаа вэ? Дордхийн 7 гэдэг үстэй. Тийм билүү. Тийш. үгүй. Би чи ер нь жоохон Европ тал руугаа. Европ 7700 юу л 777 төгрөг дээр Азмаас тараал так гэдэг штэ гадаадууд чи. за тэгдэг харин тий. Ер нь Барууныхан яг- тэгдэг. Ер нь яг барууны 7-гийн тоо гэдэг чи өөрөө дэлхий дээр 7 өдөр байдаг тийм үү? 7 өдөр байгаа. Тий. Тэ. Тэгээ амралтын өдөр. Тий. Ер нь яг 7-гийн тоог би нөө бүрэн төгс гэж ер нь илэрхийлж байгаа байхгүй. Ер нь тийм учраас ингээд 7-гийн тоо. Тэгээд ч би өөрөө долуулаа боллоо тийм ээ. Аль дээр нодлон 100 ингээд загсанд явж байгаа штэ. Яг 7 загс ирж байгаа байхгүй. Оо за. Тэгээ зогсож махсдаг. Ер нь 7-гийн тоо надад амар ингээд нэг юм Юм сануулаад байдаг. Би 7-гийн тоог ингээд бодохдоо юм бүрэн дүүрэн байдлыг мэдэрдэг байхгүй өөрөө дотор. Сонио. Гэтэ хоёр энийг ойлгохгүй. Тий харин би ойлгохгүй учраас оноогоо ингээд. Тэгэхээр яг би зүгээр 7-гийн тоо гэхдээ энэ 7-гийн тоо миний амьдралтай ямар утга учиртай вэ гэхээр би Яа, өөрөө жаалаар 7-гийн тоо гаргаж ирвэ. Ямар азар тоо байва. Азар нэр. манай гэр бүл өөрөө долуулаа тийм ээ. Тийм байна. Тэр бол яг сонсогдож байна. Долуулаа заримгаа хацдаггүй долоож иддэг. За бэлгээ өгье. За 1 минут үлдсэн байна. Бэлгээ өгье. Бэлгийн ингэнэ. За. Нөгөө бэлдээгүй байхгүй юу? харин тийм учраас би ингэж явлаа штэ. Бэлгийн ингэн заяа. Найз нь одоо ингээл эфир дууслаа. Пүү гадагшаа гарч гүгэл чиний дуртай амиг аваад ирзээ. Би За, чиний юу комментод дуртайг орж ирсэн мэдэн шүү. За. Тий. За ойлголоо. Хүй тараалал лаки санаа. 7 гэдэг шүү. Хүй лаки 7 гэдэг шүү. Азтай 7 гэдэг шүү. 7 дургу байгаа болсон. Хүүхдээ 7 дургу байха байсан штэ Монголчууд хүүхдээ уу? гэж юм Тийм тийм байна. байна. Өглөөний мэндэ Тийм бараад үү? хөтөн байна оо гэдэл хам одон чимэг маань бичиж байна. Математикт 7 нь анхны тоо. Нэг Yeah. өөрөөрөө л хуваагддаг. Соёл уламжлалт 7-г ихэвчлэн Аз төгс төгөлдөр мэрэгэн ухаан бүрэн бүтэн байдлын бэлэгдэл гэж үздэг. Тэгдэг. Энэ юусо барууны оронд бол тэгдэг. 7-гууд нь татдаг болсон. За солонгийн 7 гэж Тийм штэ. байна. 7. Өглөө бүр сайхан зүйл сонсгож байгаад баярлаа гэд чинь харуу гамболд ицсэн байна. Оо баярлаа. За нумерологийн тайлбар 7 нь дотоод эрх зүйлэл мэдлэг эрэлхийлэх оюун санааны өсөлт зүүн совинтой холбоотой гэж үздэг. Би энэ 7 дээр ганцхан юм хэлж Оо, ганцхан за. өгүүлбэр заяа. Яагаад би 7-гийн тоо дуртай гэсэн бэхлээр 7-гийн тоо надад амар сонин ингээ илэрхийлэгддэг байхгүй амьдрал дээр. Аха. Өөрөө гэр бүл 7 болчлоо. Нодлын явж байгаад ингээд загс ирсэн чи яг 7 загс Тийм үлээд байна. ирсэн. Тийм байна. За. Тэгээд ингээд энэ тэнгууд энүүгээр дамжуулаа яг одоо сая Накогийн хэлж байгаа шиг те. Би ингээд нэг юм энэ дэлхий дээр ингээд шал өөрийн онцгой юм бүтээхээр тийм ээ. Ийм төрсөн ийм амар ийм онцгой хүн гэж юу өөрийгөө тэр мэдэрч хүч аваад идэг байхгүй. Би яг одоо та хоёрын хажууд ингээд сууж явах хүн яг мөн үү? Ой. Биш үү? Яа заавал. Заяа ингэсэн шүү. За. Заяа ингэсэн шүү. Ингэн гэдэг нь одоо бугуун өвдөд байна гэсэн үг юм билээ. Тэг яг бугуун өвдөд байна гэсэн. болсон. Манайха миний бугуун өвдөд байна. За ингээд 3-ын тоог та бүхэнд анхааруулъя. 3 секундын дараа одоо манай яг энэ булан маань ингээд өндөрлж байна. За ингээд бүгдээрээ яг өөрийнхөө дуртай тоогоор зүрх дараарай заяа. Дуртай тоогоор Дуртай тоогоор чи 123 хэцүү юм байна яаж те. таах вэ? Яхаа 12 удаа дарчихсан. 123 чинь зүгээр миний онцгой тоос болохоос биш миний дуртай тоо. Вэ нэг зүрх тавиал Дуртай 123 гэж бичсэн шүү Дуртай дээ. тоо чи. Миний дуртай тоо чинь 3 байхгүй. За зүрхэн давлгаагаа За явцгаая. хэлье. За ингээд зүрхэн давлгаагаа хамтдаа явцгаая. Ингээд зүрх хаана вэ?
Би бол Монгол улсын өнцөг булан бүрээс гэр бүлийн радио 104.5-ыг сонсож байгаа сонсогчдод маань хаанаас зүрхэн давлгаагаа явуулж байгаа бидэнд илгээгээрэй. 247 зүрх явуулна гэж ядамсрын туяаг бичсэн байна. За тэгээрээ 247 зүрхийг нь яг сайхан тоолно шүү. Очроо нүдний шилээ засаач далиж чадал хараад ах юм гинэ. Тий яг зөөр энэ стил энэ авангард стил. За ингээд авангард стилтэй нэг олон тооны талаар ярьсан. Гэхдээ тооны талаар нэг олон сайн мэдлэг байхгүй. Эркэ тагаа энэ өдрийн харц үнхийг энд хүрээд жаргаж байна. Харин тун удахгүй хэдүүлээ. Дараагийн болонгаар уулзлаа. Зочинтой болоо. Түр баяртай биш. Та сувга бүү солиорой. Зочинтой болоо шүү. Сувга бүү солиорой. Яг одоо сонсогчдын зөвлөлийн дарагтаа эргээд уулзцгаая. За. Орж ирлээ. За өнөөдрийн харц үнхнээс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү. Ирэх 7 хоногт одоо энэ харц үнхнээс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ доо бидгээ цацалцгаая. Йоо. 3 байсан 4. Иргэн тавтай морил Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг дараагийн болонгаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол бэлэг болон. Өнөөдөр манай бэлэг болонд маань бэлэг болоод Амьд бэлэг. Амьд бэлэг өрөөд ирлээ. Гайтай ирсэн байна. Хөдөлдөг бэлэг. Тийм ээ. Бас дуурдаг бэлэг байгаа шүү. Тэр микрофоныг наасан түлхээрээ ярих юм. За Тий. Ордож гадууч. Өөртөө татаад зөв. Ингээд өөрийгөө нуух гэж байсан. Аа. Гэсэн чинь мэдгүй. Наа чи нэг үлгэрийн ном аа. Би чамаг одоо үлгэр ууших гэдэг юм байна гэж бодоо. Гайхаа. Үлгэр уншиж өгнө. За өглөөний минь сайхан амарсан уу? Улаанбаатарын өглөөд тавтай морил. За сайхан амарцгаас нөө бүгдээрээ өнөөдрийн бэлгэн байна. Хүмүүс чамаг шууд мэдээдэл чи хэлсэн юм уу? Хууз мууз зүгээд ороод ирсэн бол бүр сүртэй. Тийм байна тий. Ингиш мингээ орж. Шоггоо хайрцгийн дотроос гарч ирсэн бол тээ. Сандал дээр нь өөрөөс тавьж байгаа хайрцгийн дотроос яа ингэж бүжгэлж жими. Гэхдээ манай Нойко ч хэр ургийн хайрцаг багчхаар л юм биш үү? Багчхаар өөрөө. Гого наад хар хайрцгийн ч багч. Энэ дараа багтахгүй. Ос чи хар хайрцгнээс баг Нойко гарч ирсэн бол үнэхээр гоё сонирхолтой болох байсан байж. Ширэний араас нь хөөсөн юм шүү. За тэгээ ямар ч хэлсэн нөгөө манай сонсогч Нойко өнөөдрийн бэлэг байлаа. Тэгээд артист Нойкогоо бас амьдаар нь харах нэр төрийн хэрэг байна тийм ээ. Тий. Та нартай Энэ хоёр айгуу дандаа амьд ишээр нь хардаг тий. Гэхдээ түрүү сая сонсон бидтэй би 2 хүүтэй гэсэн чинь наа чи ерөөсө бодтой биш үү? Хүүтэй бол охинтой гэж монголчууд ярьдаг. Бодгүй юм яриад байгаа юм шиг байгаа байхгүй. Тэр шиг одоо би амьдаар нь харж байгаадаа баяртай байж гэж ах шиг тий. Манай очроо нөгөө нэг залуухан болцсон. Тэгэхээр сэтгэлгээ цуцж хамаг байдаг. Дух гарч айгу эвгүй би өөрөөсөө ичээд байгаа байхгүй. Хүн бас амьдралдаа өөрөөсөө ичнэ гэж байдаг юм. Би амьдралдаа хоёр зүйлээс чи нэг нь өөрөөсөө ичнэ нөгөөх нь эркагаас ичнэ. Бас хүн хамтаанаас хоёр л зүйл шүү дээ. би Хайраар орчмор сунаар гэдэг. гоё байгаас. Гоёгаас тий. Наач даган чамаг. Би яг 2 сарын өмнө наач. Дахгүй болсон. Тааруулаг байна. Тийм байна. За би тааруулнаа. За Тааруулна чамаг Шууд гэж. өөр дөр ингэ тааруулна. ингээд манай зочин өнөөдрийн сонсогчдод маань өөрийгөө танилцуулаад хідүүлээ шууд ярианд орё гэж бодож байна. Энэ хоёр ч яг би бинээсээ ичдэм байгаас. Би бол Нойкогоос өөрийгөө сайхан танилцуулаасаа гэж. Намайг гэртэн таваа гэдэг ээ. Тэгээд уруу. За энэ цаг ер нь бол айгүй хурдан явцдаг учраас шууд зочноосоо сайхан те. Хурдан явцдаг. Эрка чимээгүй. Надад айгүй хурдан санагдаад. Бүгдээрээ сайн байцгаанууд дээр сөрөнгийн нэм ирдэн байна. Яах юм? Бараг номин эрдний нэрнээс нь илүү овгийн айгу ингээ овг амар ойрхон сонсож. Намайг ч яг та дуудахтай дэрсүрэн гэдэг үгүй. Тий. Нойко дэрсүрэн гэ тий. Тийм шүү дээ. За тэгээд ярилцлаганд орж байгаа юм шиг ямар хэцүү юм бэ? Гурлаа арангуудаа юу. Та нар асууч. эсвэл Нойко инхүү чи гадаа гараад уцаар ярих уу? Яг өөрийнхөө ажил мэрэгжил нэг юм ерөнхий. Нойкогийн яг энэ эфирт орж ирж байгаа ярианы хоолоо, уцаар залгаж байгаа хоолоо яг таарж ин тий.
Оо тийм үү. Яг адилхан биш. Гого хоолоо Надад бол тэгж таарч санагдав. Амар бүдөрхгүй байна. Хоолоо Үгүй, таарч юу байна. гэсэн үг яхаараа таарахгүй дээ. Минийх таарахгүй байхгүй юу? Эркэгийн таарахгүй байсан шүү дээ. Яг нэг Миний хуцаал заалахаар Шэмбэцхэн үү би 16 настай. Таар байсан юм чи. Наа чи царайнаас болж байгаа. биш юм. Царайнаас болж байгаа. Тийм үү? Одоо ингэ чиний царайг харангаа сонсохоор Царайны сайхнаар цайсуулах шүү дээ. Царай чинь хоолойг чинь дараад байна. За ингээд алкогод бол маш олон урмын өгүүд бол хайрлж байна. Наад хэдийгээ ерөөсө замын ардуулаад өгөл гэж байх жишээ нь иймэрхүү комментууд бол орж ирж байна. Юу гэж байгаа юм бэ? Замын засгаж ирж байгаа. Тэгээ нэр нэг юм асуучих л да. Эркагаа авч. Нэвтрүүлэг дуусахаар эркагаа авч явах юм уу? Тий авч явна. Оо яана. Үнэхээр тоо яг тэгж дуудсан. Эркагийн нэг сэтгцэн жоохон эвгүй болоод байгаа. Нэрээ яг машинтайгаа ирсэн юм а. Седантайгаа ирсэн. За амар. Ийм нэг гарын ороодаг цамцаа авчихсан. заавал орон дээр хөвтөж явна те. Орон дээр. За Нохико маань мэдээж яг гэр бүлийн радиог сонсдог, Улаанбаатарын өглөөгөө сонсдог, сонсогчийн зүгээс бидэнтэй ингэж холбогдож өөрөө өөрийнхөө хувь мэдрэмжийг хуваалцдаг штэ тий. Тэгвэл энэ удаад өөрийгөө нэг танилцуулаад ямар ажил хийдэг вэ? Тэр талаас ингээд нэг бидэнд өөрийгөө танилцуулаач. Арай өөр талаас нь гэсэн үг. За арай өөр тал нь гэх юм бол эмч талаас юм болоо тий. Тэгэхээр би бол яг ашуус буюу одоо манай мэддэг ангаахын сургууль байгаа шүү дээ. Тэрийг хүний хэмжээр төгсөө тэр сургуулийг тэгээ дараад нь Хэдэн жил сурдаг вэ тэр чинь? 6 жил. Хүн юм ярьж хахад дундуур ярихаа За болоо. мисаслын эмчээр нь үргэлжлүүлээд Ерөнхий мэслийн хэмжээр төгсөөд тэгээ тэрүүгээрээ ажиллаж байгаад болоод сэтгцэн хэмж болсон байгаа. тий яг санаж байна. Одоо л яг сэтгцэн хэмжээрээ ажиллаж байгаа. Сэтгэл засалч одоо нойрн гүйдлийн имлэгт ажиллаж байгаа гэх юм уу. Үгүй энэ чи ямар эвгүй юм бэ? Мөр даагур ингээ харж гарч толгонд Би бас сандраад идэв юм аа. нэг ажилд орох гээд яг ингээд хүний нөөцтэй шалгуулж байгаа Тийм юм шиг. юм. Хоёр тийш ингэ. Нохоо ингэж нэг орж сараад. Тэгээ ажил яг нэг шинэ аппараттай болохоор ямар эвгүй харагддаг юм. Зүгээр харин би харин аппаратыг хараад Камера цагаан доошлуулаад миний үнцгийг Үнцэг гоё юм. Үнцэг яа. Энэ камераа гэдэг байхгүй яг үнцэг яриад байгаа байхгүй. Би өөр үнцэг. Дахиад харж байгаарай. Миний үнцэг очроо харахаар аюу айтаа харагдаг байхгүй юу? Камер дээр хараарай заяа. Эркэрөө орохоор хэвээр аюу сонио харагдав. Чи үсээ цааш нь хагалахгүй нааш нь хагалах ёстой юм шүү. Үгүй тэгсэн ч гэсэндээ аюу бүтэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр үнцэг гэдэг чи аюу чухал. Миний үнцэг болохоор юм би байхгүй. нэрээ нөгөө яна стосори жижигхэн саяараа Энэ нэг миний биелэг байхгүй. Миний чав зараас юм биш. Биелэг чи юм байна. Юу тамаа даалгаа. Юу юм? заяада энэ зүг юм. Яа. За энэ заяада бэлдсэн Nike үтэрийн биелэг байлаа. Ингээд чи төрөний тэмцээний Наач ялах. ихтэй нөгөө үнэртэй савн байхгүй юу? Саваа. Ошоо тэгээд цэцгээр ингээд юм уу өрөө. Оо За. Тийм бэ. Оо баярлаа. Битэрт виски. Энэ хоёроос сав юм уу? Виски. Энэ сав юм уу? Үгүй Гүй нөө саваа ингэ. энэ жиглаад Аашглаа. амар гоё харж гэлээд ч үү за. Чи наадахаар ингээд юу Nike. Гэтэ уул нь болоороо энэ амттан дуртай битэрт угаалах хэрэгтэй. бити хам татаад байгаа чамд л угаад байгаа. Бид хоёрт угаалах хэрэгтэй байна. Айгу хэцүү байгаа зүтэй. Бүр ингээд ганцаараа энэ хоёрын дунд яаж ингээд эрүүл ухаантайхаа шиг давчих вэ гэдэг бодолтой байдаг. Одоо Nike нэг юм улсын эмнэлэгтэй ер нь сэтгцэн юугаар ажилтдаг те. Үгүйгээд ах. Хоёр гараад байл та. Bear mind гэдэг. Ажиллаж Bear mind. Голоор нь Чи орж. англиар хэлдэг наатаа. За дугаа. нэр дэхээ хэлдэг. Юу гэсэн бэ? Би давтаж хэлээ хэл дээ. Bear mind. Bear mind. Хэлэн штэ би. Яа та бэ? За яг би 9 сар American English-ээр хэлэхэр чи айгу маягтай сонсогдоод байгаа. The bear mind гэдэг. наад чи өөрөө айгу маягтай явдаг. Тэгдэж шүү. Наа чи Why маягтай. you talking like that? Яа. Аава яриараа гэсэн үү? Юу гэсэн бэ? Би бол тэгж л орчуулчих. Нөгөө American accent ч нугасаа American English яг ялтдгүй нэг бэлэр ингээд маягны юм шиг сонсогддог. Тэгдэг. Ер нь бол зарим үгэн дээр яг тэг сонсогдно. Гэхдээ уул нь бол хамгийн одоо элементар англи нь одоо American English байхгүй. Тэгээ British English нь болохоор бүр юм ваа тэр гэж ярина шүү дээ. За гэснаа шоколад хамдаа ичгээ. За За класс ярьж заяа. За.
За сонсъё. Үгүй асуу гэжсэн бэ. Яг юу гэж асуух гэжсэн үү? Би түрүү анзаараагүй нөө яг улсын эмнэлэгт ажиллаж ирсэн ажиллахаа болцсон юм байна те одоо. Хэдэн жил ажиллаж байгаад одоо ингээ тийм тэр чинь. Улсын эмнэлэг буюу нөө Симүүд Шараданда нэг 2 жил гарсан. Тэгээд яг одоогийн байгаа Better Mind гэдэг эмнэлэгтэй бол бараг 5 жил болох гэж байна шүү дээ. Тэр нь зүгээр хувийн эмнэлэг юм байна те. Тий. Дандаа манай сэтгцэн эмчнэр бас л ялгаагүй Симүүдтэй ажиллаж байгаад гарсан. Сувлэгч, асрагч гэд бүгдээрээ мэрэгжлийн сэтгцэн хүмүүс байдаг гэсэн үг. Би одоо нэг иймэрхүү зүйлийг асуумар санагдаад байдаг байхгүй. Одоо жишээлбэл хүмүүс ингээл тоглоом нарган болгоод шар хад руугаа аваа явчаач тэгээд тэнд нэг бүр нэг галзуу солиод нэг болохоо байцсан хүмүүс очдог л гэж бодоод ах шиг байгаа юм. Гэхдээ яг үнэндээ үгүй штэ. Үгүй штэ. Зүгээр ядаргаа мадаргаа штэ. Тий. Тэгэхээр яг сэтгцэн амар хэцүү хүмүүс очдсон штэ. Сэтгцэн эмнэлэг. Одоо очих ч л штэ. Яа, тойрс ямар сэтгцэд нөлөөтэй юм бэ? Хөөм асуух гэдэг чинь дундуур хоёр талаас яг. Юу ярьчихлаа. Би гүнзгий ганц юм асуучих чи мартсан бол. За. Гүй тэр юу асуучихлаа? Ойлгосон юм бэ? Хоёр юу асуулаа? Билэг яг жоохон хэцүү байгаа сте. За. Ерөнхийдөө дотроо айгүй олон тасагтай байхгүй юу? Тэгэхээр энгийн үндсэн сэтгцэн өвчтөй хүмүүсээ ч аавна, сэтгцэн тулгамцсан асуудлуудтай хүмүүсээ ч аавна гэсэн үг. Тэгэхээр дөнгөж анх одоо яг мэдрэлийн тасаг гэдгээрс нь ихэнх хүн айгүй сайн мэдээд байдаг шүү дээ. Тэгээд тэр тасагч энгийн хүмүүс хөвтөг гэх юм уу? Энгийн айгүй муухай ярьчлаа зүгээр. Одоо тулгамцсан асуудалтай хүмүүс хөвтдөг тасаг бас байна. Тэгтээ баг энгийн гэсэн нь баг ойлгомжтой. Мухай, өстой мухай. Харин мэрэгжлийнх ингэдэг юм аа. Гэхдээ яаж ч бодсон ингээ ялгаад байдаг үйлчлэл муухай штэ болохгүй штэ. Тэр цагийн асуултанд хариулчлаа. Би шууд ингээд ер нь цагийн минутгаас асуучих. За сэтгцэн нэг цаг авцгаа бид гурав нэг цаг химнэ чивэж. Яг тэгэхээр сүлд нэрхэд агуух цаг хэрэгтэй болчихсон тийм. За сэтгцэн эмч яг мэрэгжлийн хүний хувьд нөгөө нэг юм одоо сүнсний талаар юу гэж байна? Сүнс яг байна уу, бодиттой байна уу байхгүй. Яг нөгөө тэрийг чи одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд нөгөө фара юу мө гэдэг лээ. Фара олимпиад гэдэг. Фара бислэх авах юу лээ. Тийм байт юм тийм. Фара бислэх. Психолог гэх тэр авцаа байгаа. Тийм, психолог гэж байгаа. Зөв. Хүний итгэл үнэмшил чинь бас янз янз л байгаа шүү дээ. Заавал ер нь шинжилгээ ухаанаар батлагдаагүй юм болгон үнэн бус гэдэг бол биш шүү дээ. Тэгэхээр хинч мэдхгүй байх боломжгүй тийм. Тэгэхээр аль аль талаасаа би бол итгэл үнэмшилтэй юм. Гэхдээ яг тэр нэг сайн муу биш. Ер нь яг сүнслэг юм ертөнцийг бодиттой оршиж гэнэ үү эсвэл нэг юм дал параллел ертөнц аюу итгэдэг. Тэгвэл яг адилхан юм байна. Яг Nike ингэж байгаа. Би сэтгэл зүйг амар сонирхдаг байсан байхгүй. Ялангуяа тарих судлал модлол те нэг ягаад тэгэхээр нөгөө зуршлын хүч гэл ном анх уншаал. Бүр автаад нэг хөдгөндөө. Тэгэл нөгөөтэй холбоотой ном эндийн харагдахаар нь яг бүрэнд ингээд бүр амар гэж уншихгүй ч гэсэн ингээд ер нь л ингээд уншчаал идэг те. Тэгэл ингээд эргээ харсчаад одоо миний нэг амьдралдаа уншсан 10 номны 9 одоо иймэрхүү сэтвтэй ном байж ах жишээтэй те. Тэгээд би бодож байсан байхгүй. Тэгсэн чи одоо манай нэг дүү одоо яг чиний мэрэгчлэр сурж байгаа байхгүй. Тэгээд бүр юм сэтгцийн эмч гэж өөрөө бүр надад бүр залруулж хэлж өгöd өгдөө. Тэгээд би сэтгэл зүүн гэсэн чинь үгүй ярих ах чинь өөр сэтгцийн гэдэг жоохон ялгааг нь тайлбарж өгч байна. Зүгээр одоо бүр орж ирээд үгэж мөрд. Ялгаатай байх л да. Хоёр талаас ингэж яг нөгөө нэг сэтгэл зүйч сэтгцэн эмч хоёрын ялгаа нь бол бүгдээрээ ялгаагүй сэтгэл зүйгээ мэднэ. Гэхдээ нэг ялгаатай нэг нь хүний их эмч илүү анатом талаас нь физиологи талаас нь тайлбарлана. За өвчин эмгийг нь ялгаж өгнө онцлно. Дээрээс нь эмчлэх хэрэгтэй байдгаа гэсэн. Эмчлэх хэрэгтэй. Тэгин эмэн эмчилгээ хийн штэ тий. Бүх юмаа хийн гэсэн. Нөгөө сэтгэл заслын инээ дээр бүх юм орно. Арт терапи инээ дээр бүгдээрээ л бас ялгаагүй орно гэсэн. Сэтгэл зүйч нь болохоор эмчлэх хэрэг байхгүй л гэсэн. Нэг талаас эмийн эмчилгээг баахгүй. Тийм хэрэг байхгүй. Бид нар зүгээр онш тавих бас ирэх байхгүй. Ерөнхий онцлогоо хийж өгнө гэхээс биш яг олон улсын одоо нэг F10 англи
олон улсын ICDR гэж англи байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр өнгөний Яг над руу баар гэдэг. Үндийн нийт ажил. зүгээр санамсаргүй гарсан шүү. Зүгээр Зүг санамсаргүй байна. Айгүй зүг санамсаргүй. Нойко сүнслэг юм мэдрэмжтэй. Шууд тарих руугаа баар гэж оншилж. Одоо мэрэгчлэр удаан жил ажиллаж байгаа чи хүнийг хараад энэ F10 байна, энэ F8 байна гэлтэй. Чамаг F30 гэж Мэдээд байгаа байхгүй. тийм байцаа. Нэр үг марттал авд юм байна. Уцны цаанаас яг гэдэг шоолоод идэг энд орж ирэх. Үхээс мэддэг юм Мэдчихүү байдаг байхгүй. Хамар орж ирээд үзээрэй гэж. тийм байна. Тэгээ баахан урд ирээлжсэн нэг дэлгэцнүүд алийг нь чаргасан. Баахан урд ирээлжсэн. Ирээлжсэн заяа. Амхандаа чамайг ирээлжлүүлэхгүйгээд нэг олон өнгийн бодоод гэдэг сольж өмсөөгүй шүү дээ. Сулгаал юмтай сууж байгаа. Тэгэхээр гайгүй шүү дээ. Тэгээ нөө сэтгцэн эмч болохоор сэтгэл зүйтэй холбоотой янз янзын зан аршинтай хүмүүстэй ингээл харилцаж байгаа шүү дээ. Харьцаж байгаа. Гэхдээ бас ингээл амьдрал дээр гараад ирэхээр тэр чүчин өөрөө хувь хүн юм болохоор өөрийнхөө ингээд чөлөөтэй байх ингээл орон зайч гэсэндээ хааж байгаа шүү дээ. Тэгээ тэр олон хүмүүстэй харилцаад ирэхлээр өөрийн сэтгэл зүгээ хэрхэн яаж имзэлж цаашаа ингээд хэвийн горимд орж явд юм болоо. Тэр олон хүмүүстэй харилцаад ингээхээр чин бас л мэдрэмжүүдийг нь өөртөө тусгаж авч байгаа шүү дээ. Ер нь бол бид нар бол ингэ тийм аа. Гэдэг нөгөө яг нөгөө ажил дээр бол ажлын ролоор яг явж сурсан гэх юм уу сэтгцэн хэмж уснаас хойш. Тэрнээс биш яг мэсцлийн хэмж ахтай бол өстой гэртээ аваачдаг байсан байхгүй юу. Нөгөө хүн хаалганд урцсан бол тэрийг яг уу тийгээл бодоод шингэн болоод тийм. Тэгээс тэ ирүүл болоод эмнэлгээс гарах хүртэл санаа зовдөг тий. Тэгээ бараг хоолонд өмнөөс нь идэхгүй шүү дээ. Сэтгцэн хэмж уснаас хойш бол манай багш зааж үжсэн юу вэ гэхээр чи тэртээ төрөнгөө одоо би өмнө нь аягүй хэлжсэн баха. Танаа гэр одоо бид нөө шарааданд дэжээс учраас гэр чин бүр нөгөө эсрэг талд байгаа. Тэгээд тэнд ус алдчихж байгаа. Тэгэхээр чи эндээс яана гэд удаан хугацаанд өөрөө төгжрээд очих уу? Эсвэл мэддэг хүнийг нь шууд аваачаад газ засуусан дээр гэжсэн байхгүй. Тэгэхээр би тэртээ тэрнгүү энд одоо юу гэдгийг гэртээ байж захтай тэр хүнд яана одоо яасан бол гээл амар ингээл бүр амьдрал дээр оруулж ирээлтэй ингээд бодоод их тэртээ тэрнг нэмэр болж чадахгүй. Хэрвээ үнэхээр шаардлагатай байвал уцаар яриад ингээ холбогдчихоо л гэсэн утгатай л байхгүй. Тэгээд тэрнээсээ хойш бол бас харьцангуй ерөнхийдөө ажил дээр байх хугацаанд юмнуудаа сайн нэлээд асууж лавлах юм байгуул тэгээ ярилцах өвчтөндөө гэж үгүй юм ярилцах зүйлүүд байх юм бол бүгднгийн чеклчээд тэгээд ажилдаа гарангуудаа нөгөө ноёкоор ордог гэсэн. Нөгөө нэг ноёкоор орж байгаа шүү дээ. Одоо яг ажил дээр байгаа ноёко харин амьдрал дээр байгаа ноёко хоёр мэдээж шал өөр ах л та. Хондоо манай нөхөр хүртэл бүр тэгжсэн байхгүй юу. Би ингээд гэртээ бол амар их ер нь бол байнгын илгэнэ гээл те юу ч чадахгүй ингээ чи тэгэхгүй чадахгүй. Тэнгүүд би нөгөө ингээд юм мэддэг юмнууд гарч ирж штэ тэгэхээр мэдгүй юм байж гэсэн хандлага гарангууд нь би уурлаад байдаг байхгүй. За би тэнийг байхтаа л ангаах төгсчүү тэнийг байхтаа л 2 мэрэгжилтэй авах уу гээл ингээл уурлаад нөгөө манай нөхөр тэгжсэн байхгүй. Би чиний ажил дээр ямар байдгийг нэг удаа харж үзээгүй тийм штэ. Тэгэхээр би чиний тэр дүрийг мэдэхгүй. Чи надтай харилцахтаа дандаа тэнийг юм шиг эрхэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэр яг гайхал тий. Манай найзууд хүртэл яг миний яг ажил дээр байгаа мэдрэмжийг одоо юу гэдгийг яг харилцаж байгаа хандлагыг хүртэл бас мэдгүй шүү дээ. Өөртөө уулзаагүй л бол. Тэгэхээр яг хүй чи ийм хүн байсан юм уу гэж мгээ гайхаад идэг байхгүй юу? Тэгэхээр эсрэг тэсрэг хүмүүс байгаад байна шүү дээ тий. Яг амьдрал дээр угаасаа би яг ингээд дөрүүдтэй одоо пялдаг зан гэсэн үг биш үү? Худлаа маск зөөх гэсэн үг биш. Угаасаа нөгөө сайн одоо ихнэр байх дөр те би өөрөөрөө байх дөр одоо ажилчин байх дөр байх дүрдөө айгүй муурдаг гэсэн. Ноёко аавнээс юм. Алуу шалгуул гэдэг. Шууд. За юм уу? За энэ заяа ганцаархлаа хэмжлүүлээд байх юм. Хоёулаа асуултуудаас. За тэгэхээр манай сонсогч. Ноёкод нэг одоо би яхаа бодоол байл да. Чиний мэржил амар хэцүү байхгүй юу? Амар хэцүү. Тэгэд чи нэг юм амар хэцүү санагдсан тийм үе байсан уу? Яг анх яг шантармаар үе байсан уу гинэ бүр. Бүр ялангуяа яг сэтгцийн эмч болох шийдвэр гаргаад ингээд болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд мисалчаас сэтгцийн эмч болонгууд бас нэг шал өөр ингээ ертөнцид орж байгаа шүү дээ. Тэнгүүт чи ингээд ёо энэ хэсэг нэгээд ингээд амар тэлтэлжсэн тий. Өөртөө хөөрхөн асуулт асуугаад тий. Яг сэтгцийн эмч болсноос хойш мэдээж эмч болгонд л байнгын жоохон айц бол байгаа тий. Нөгөө өвчтнөө эрүүл бүр болгох хүртэл сайжралд орох хүртэл
жоохон санаа зовдөг. Гэхдээ яг мэдслийнхаа эмчтэй харьцуулах юм бол харьцангуй гайгүй. Тийм амар Чамд арай тухтай орчин гой тий. тухтаас яа тэгэхээр би яг өөрийнхөө нөгөө мэрэгчлээ сойсныхаа дараа яг өөрөө би яг юу хийж чадах вэ? Би өөрөө яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг бодож 6 сарын турш бодож байгаа болсон учраас одоо л айгу тухтай байдаг. Маневртай тааруулсан ажил гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр илүү комфорт байдаг. Одоо чи одоо энгийн байхгүй. Манай эхнэрийн аав нь налахын цагдаагийн эхэлцийн нэг мөрдөн байцаах хэсгийн дарга байсан байхгүй. Тэгэхээр манай эхнэрийг ингээд юунаас нь айгу их ингэж нийгмээс ингээд амар хамгаалах гэж айгүй ингэж оролддог байсан байхгүй. Тэгээд манаа болохоор зүгээр игэлж ирийн хүн байсан болохоор би бол зүгээр үнэхээр хамаагүй байсан байхгүй. Тэгээд яг би эндээс айгүй том ялгаа олж харсан. Мэргэжлийн хүн гэдэг нэг кейсүүдийн дунд байдаг учраас ингээд энэ нийгэм чинь ийм амар кейсийн дунд байдгийг шүү гэдгийг ингээд мэддэг. Тийм болохоор ингээ охноо ингээ амар хамгаалах гэж ингээ хичээдэг юм байлээ л дээ. Тэгэхээр яг би одоо бид нар бүгд одоо ямар нэг сэтгцэн имлэг дээр хэдэн хүн орж гардیں۔ Тэ ямар одоо онцтой хүмүүс орж гарч идэв мэдэхгүй шүү дээ. Чи ингээ бидэнд ингээ сонин санагдчих магадгүй юм баримт юм байна уу? Одоо жишээлбэл хичнээн хүн ер нь бол ингээд үйлчлүүлдэг бай. Ер нь зарим нь одоо бүр идэрхэж боломжгүй бол асуудалтай байдаг байх л та. Иймэрхүү юмнууд юунаас болж ер нь сэтгцийн асуудалтай болоод имчлүүлдэг вэ гэж асуугаад ахшгүй байна. Бас тэр нь бол дараагийн асуулт байхгүй. Тэгэхээр үндсэн сэтгцийн өвчин гэдэг бол нэгдүгээр бас орчуулгатай явж байна. Гэхдээ энэ бол гэхдээ үндсэн асуулт биш шүү. За. За яг тэгээд энэ хоёр минь асуулт аваад энэ хоёр дэмжлэгээ хийж дээ. Би яг зүгээр араа гайгүйгээр. Яг нөгөө угаасаа хэлдэг штэ хийж чадж байгаа хүнд бол амархан харагдаад байдаг юм аа гэж. Хин хүмүүс болохоор бид нарыг юу гэж боддог гэхээр зүгээр ярьж сууж байгаа л нэг мөнгө аваад идэх хүмүүс гэж боддог байхгүй. Гэтэл энэ чинь бид нарт ялжгүй дадлага туршлага те хүн болгонтэй кейс болгонтэй харилцаараа байгаад нэгдүгээрт харж ажиглаа сонсох үйлдэл үг бүр дээр нь тусгаж тэр яагаад энийг давтамжтай хэлээд байна гэдэг юм ингээд манай багш бол хэлдэг 5 тарихаа зэрэг ажиллуулж яадаг юм аа гэж. Нэг хүн одоо нэг хүнтэй зүгээр энгийн одоо сэтгцэн эмч биш хүн ярьлаа гэхэд нэг толгоогоор л ажиллах нь шүү дээ. Тэгэхээр сэтгцэн эмч бол ингээд 5 10 толгойг ингээд зэрэг ажиллаж ажиллаа хийж явахтай бол. Тийм. Тэгэхээр энэ бол тийм амар зүйл бол биш. Зүгээр бидний хувьд нөгөө би түрүүн зүгээр харьцуулт хийснээрээ л баггүй. Тэрнээс биш сэтгцэн эмч гэдэг бол хэцүү шттэ бас л нөгөө оншоо яг зөв тодорхойлохын тулд ялгаагүй л үндсэн сэтгцэн ч өвчин байна уу, сэтгцэн тулгамдсан ч асуудал байна уу, ялгаагүй хүн учраас адилхан шинж тэмдгүүд бас илрэх тохиолдлууд байна. Их хүн үйлчлүүлэх үү? Их л бүх амьд мэдвэл ер нь. Маш их хүн очих уу гэж аахгүй. Одоо ашгүй нөгөө сэтгцийг ойлгодог болсон учраас аваа сайхан ирдэг болсон. Ирдэг болж байгаа. Гэхдээ тэр нь заавал өвчтэй гэсэн үг шүү дээ. Тусламж хэрэгтэй болов. Нэг ийм юм байгаад байгаа шүү дээ. Одоо Монголын нэг юм юунаас судалгаанууд байгаа хэл та. Монголын одоо сэтгцийн асуудал одоо ихсээд байна уу эсвэл багасч байна уу? Ихсээд байгаа гэж би бол хэлхээсээ илүүтэйгээр юу гэж хардаг вэ гэхээр яг хөө мэдээлэл илүү цацагддаг болсон учраас илрүүлэх мэдгүй яг үнэ. Тийм байна. Тэгээд нөгөө өрсөн сэргийл үзлэг гэдэг шиг те өөрсдөө за би надад нэг иймэрхүү шинжүүд илрээд байгаа. Энэ нь хэвийн бас биш байгаад байгаа юм биш үү гэдгийг мэддэг болсон учраас л нөгөө үзүүлэх нь арай ихсээд байгаа байх гэж би одоо нөгөө ингэдэж штэ Монголд ийм нэг судалгаа харсан нь 5 хүндүүд би нэг нь сэтгцэн эмгэгтэй байдаг гэдэг яг сонсч. Тэгэхээр энд бид нэр дөрүүлээ найруулагчтай ингээд давуулаа сууж штэ. Тэгээд нэг нь угаасаа байгаа. Яг би ингэдэг мэрэгжлийн талаас нь одоо сүүлээд ингээд сэтгцэн эмчнэр айгу хүндэлдэг болцсон. Өмнө айгу сэтгэл зүйч дэргээс энэ хоёр чинь маш том ялгаатай байгаа байхгүй. Одоо сайн айгуугаа хариулсан нэг эмчилдэг те эмчлэг нөгөө эрх нь байдаг гэдэг. Би нөгөө инх төвшин ах байдаг штэ те. Инх төвшин ахтай чи битэр үгүй ер нь дотн зүгээр хураах битэр чинь юм уу Сүхбаатар дээр л юм амд хамт ер нь явж ирсэн. Тэгээд тэр ах ер нь нэлийн од болоод байгаа штэ те. Тэрнтэй адилхан ноёко од болох л байна. Жинхэнэ сэтгцэн. Яриад. Нөө тавич нэг юм тийм байсан байх шүү. Би яг үнэхээр наач онцтой угс онцтой юм аа. За тояас нүрөө таажлаа. Комментуудыг хүргээд комментуудыг харж ирсэн чинь харин тийм комментуудыг хүргэнгүүтээ шууд эмч ноёкоогоос буцаад комментуудаа дотроо уншиж байгаарай заяа. Тэр хооронд артист ноёкоор шилж үгүй артист ноёкоор шилжээ заяа. За ингэж ийн ер нь наад эрх гэж засагдахгүй гэж заяа. Тэгээд зөв хүнээ л авч яваараа да ноёко минь гэж бай. Харин тий. Сайн уу ноёко гэдэг ахнаас даваа саран баяр мэдчилж байна. Ёо нэркаг харж байна уу? Эрк нөгөө хоёр өвчтөндөө бэлэг гэж юу нөгөө хоёр өвчтөн
болоо явчихваа. Энэ гурыг гурвал ингэ авч явж таарах юм байна дөө гинэ. Энэ уяа чи яагаад вэ? Аль аль нь байгаа дөө очихын хооронд юу олон юм асуудыг та нар л гэдэг энэ. Баяр жаргал би сайн аа дөө. Ноёко гэдэг эмэгтэй ямар хөөхөн дулаахан төрхтэй эмэгтэй вэ гэж байна. Ноёко заяа хоёртойгоо нэг уулзмаар санагдгаа гэд туягч чи Ягс. бас болд юм уу гинэ ноёко. Болоо доо. Харин тийм ээ. Одоо энэ нэг дуусна уу? Болоог байна. За би ноёкотой найз болох гэж янз янзаар үзсэн. Одоо нэг харлаа уцрын зөндөө залгаж үзсэн. Би яхав нэг дээр нэг уцыг асуусан штэ. Тэгэхэд аялал оюунагч асууж байсан хгүй. Тэгээ би уг нь оюунагч хэлсэн штэ. Мессеж бичиж байгаа залгадаг гэсэн шүү. Танихгүй хүний дугаар авдаггүй гэсэн шүү гэж би танд хэлсэн штэ зөндөө. За тэгээд одоо энэ нэвтрүүлгийн найз баяртай байна. Сайхнагийн асуултахгүй асуулт байна. Ноёког яагаад артист гэдэг болцсон бэ гэдэг асуултаар тэгээд артист ноёко руу шилжцгээе. Энийг очкоос шүү дээ энийг. Ноёкоч нэг юм үүтэй. Урлагийн хүмүүс дуулдаг муулдаг гэдээсэн нөгөө. Гоо. Ер нь сайхна одоо харалтаа ингээ артист л байгаа шүү дээ. Үгүй ийм байхгүй да. Ийм байхгүй. Эдгээр ингэсэн дээр нэг намайг хэрэг шиг дуургаал тэгэл артист болох. Чи яагаад нөгөө дуулаагүй юу? Орж ирэнгүүтээ. Зандан бадрын уу? Тий. Зандан баазар үлээ? Болд сайхан билүү? Нөгөө нэг уран бүтээлч уран бүтээлч байгаа нэрийг одоо ингэхгүй. Хардаа ингэсэн байхгүй юу? Угаасаа яг нэг талаа эмчилтэй энэ хүн нөгөө талдаа юу гэхээр дуучин, жүжигчин, смигэдлийг бол алдсан юм. Дуу оруулагч. Тэгээ дээрэс нь Ноёко гэдэг нэрийн нөгөө нэрнээс нь болсон байхгүй. Ноёко гэдэг чинь өөрөө артист нэр нь. Тий. Намин гэдэг чинь яг ээжийн нэр нь тийм ээ. Намин Эрдэнэ. Үгүй намин гэдэг чинь яг ээжийн нэр, Намин Эрдэнэ гэдэг аавын нэр үстэй. Тийм үү. Үгүй яа. За би яагаад яг энэ нэг эмчгээ ажиж ирнэ. Хайр олон юм илрээд тийш. Баригдсан даа гэх. Ноёко нэг ингэдэг штэ. Чи одоо мэрэгжлийн хүний хувьд бас зарим нэг юм жомд юм сонирн байдаг гэж магадгүй заяа. Би болчихсон штэ. Би артист сууж. Артист одоо юм сонирн байж магадгүй. Жишээлбэл одоо ингэдэг штэ бид нар нэлээд хойлог гэдэг үгийг бид нар ингээд жоохон доромжтгаар ашигладаг штэ. Тэгсэн чи яг үнэндээ бол эн чин темпераментийн нэг нь штэ тий. Нэг дөрвөн том темпераментийн нэг нь штэ. Гэдэг шиг одоо бид нар ингээд одоо юу гэдэг тий. Галзуугийн имлэгөөр явуулаа шоо дараагаа тий. Энэ бас ингээд нэг юм жоохон доромж юм шиг тий ингээд болоод идэг штэ. Энэ дэр чи ингээд очроогоос авсан сэтгэл зүйн травмагаа би ч одоо би намайг та нар ямар явуул чадахгүй шүү гэсэн. Би өвчтэй байсан ч та хоёр намайг барахгүй шүү явуулж тий. Тэгэхээр энэ дээр одоо ингээд яг ийм ярианд доогуур ингээд нэг юм нууц явж идэг ч юм уу эсвэл нэг юм хүмүүсийн анзаарахгүй өнгөрчөөд байгаа нэг юм сэтгцийн айгүй том юм яг Монголд ингээд түгээмэл байгаа нэг тийм юм байна уу чамд одоо яг анзаарчаад идэг. Чичээд ахад чи тойрсон. Тэр гээс явчих тэр артист руугаа. Зүгээр яалчгүй нөгөө арьс өнгөөр ялгуурлан гэдэг шиг тий. Тэгэхээр нөгөө би хүмүүсийг шууд ингээ онош тавьж байгаа юм шиг тий оноогоод ингэж хэлэх яг янаас дуучлаар би хүн рүү заддаг шүү. Яа заачаа. Тийх айгуу дургу. Тэгээд дээрэс нь яг хүмүүстэй хэлэхэд юуг вэ гэхээр энэ тэндээс мэдээлэл авч иж уншиж болно. Тэр шинж тэмдгүүд өөртөө ч адилхан байж болно. Гэхдээ өөртөө битгий дур мэдэж төрүүлээд онш тавиачээ. Яагаад тэгэхээр орж иж байгаа юм бол би өвсөдтэй би дийчтэй гэдэг юм ингэж ярьдаг. Тэгэхээр битгий тэгэж ямар нэг өвчин эмгээг өөртөө оншуулгаж наагаач. Таад маань тэрнээс өмнө эрүүл байгаа штэ гэдгийгэл хэлгсэн зүгээр яг сэтгцийн толгонцоо асуудлаас болоод төгшөлтгүй хүн гэж ер нь маарыг байдаггүй ч юм те. Тодорхой хэмжээгээр эдгээр чинь бидний дандаа хамгаалах механизм учраас тэр илэрж байгаа мэдрэмж болгон дээр шууд өөртөө битгий оншүүрээ тийм гэж хэлгсэн юм аа. Наач өстө гоё. Өөрийгөө дандаа нөгөө эмгэгтэй эсвэл өвчтэй юм шигээр ингээ бодоод айгүй хэцүү. Энэ асуудалгүй өнгөж байхгүй юм биш те. Манай нөгөө нэг дунд хүү тэгж авч ийн нэг өдөр. Би аутизмтай юм байлаа гэдэг чинь. Тэгэхээр би чи яаж мэдвүгэ? Би нэг сургууль мурал дээр аутизмын сургалт орсон юм байна гэж бодохгүй. Чи яагаад аутизмтай гэж бодсон гэж. Би ингээ заримдаа гүйж яагаад бүдрээд унаад идэв гинэ. Унчтیں۔ Тэгэхээр би тэр наа чи аутизмтай ямар хамаатай гэж чи. Миний булчин одоо миний хүсээгүй юм хийдэг гинэ. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг юм гэсэн чи ингэдэг гинэ. Гой зурмаар байсан чи тийм гой бодчин шин гой зурдгуу гинэ. Тэгээ ингээд гүйж мүхээр ингээд өөрийнхөө хүссэн хэмжээнд хурдан гүйж чаддгүй гинэ.
Тэр мэрийг аутизм гинэ. Бодлоор. Янз янзын мэдээллүүдийг түүж аваад түүнийгээ шүүл дүргүүгээр ингээ өөртөө уусгаж аваад яг юу ярих Яг надад хийж байгаа байхгүй. Тэгэхээр нэг шинж тэмдэг бол яг нэг өвчнийг шууд тодорхойлохгүй л гэж. Очроо минь чи дахиад онцлуулмаар юм байна. Олон талаас нь харах. Зөв. Яг танаа хүүхдтэй ч адилхан онш над илрээд байгаа Очроо байхгүй. нэрээ дэвтэр дээр бичээд идэм байх хүмүүсээ. Чи дидэ надад чи тэгээд Зүгээр Нойко грэвчсэн байгаа. Артист тэр гэж хэлсэн л байгаа. надад бас яг танаа хүүхдтэй ч адилхан илрээд идэг байхгүй. Жишээ нь одоо би ингээд өөрийнхөө хүснээр өөрийгөө удирдах чадахгүй байгаа байхгүй сонио. Би ингээд үгүй амар гоё дуулмаар байгаа байхгүй. Ти ярьд Би надад дуулаад байгаа. Яг надад ч хэлээд Би байгаа. амар хүн инээлгүй байхгүй. Заримдаа инээлж чадахгүй те. Энэ бас Тэр удирдах. чи тэрийгээ дахин давтаад нэг бичлэг хийгээд яг би яаж сонсгдээ ингээд гаднаасаа харах хэрэгтэй. Наа чи тэнэгтэй байна Нойко. Албаар ингэж байгаа. Үгүй албаар тэгээггүй. Үнэнгээсээ би бас ингэ. За хэдүүлээ сэтгцийн хүнээсээ болиё. Тэ мэрэгжлийн хүнээсээ болоод яг артист руугаа орё тийм ээ. Артист руугаар. Өнөөдөр кинонд орвол. Ер нь Нойког яг ийм артист гэдгийг нь хүүхдүүд нь хэр мэдэх вэ? Би үзүүлчихдээ шүү дээ. Би чинь гэсэн аав их чингээ ийцэн гаал. Өнхүүлээ ийцэн гээ өчтөө тэрийн Титаник тэр. Өөртөө үзүүлсэн. Титаник дээр бүр алсан штэ. Тийм үү. Тийм. Найруулагч маань болж өгвөл нөгөө нэг Титаникийн тэр хэсгийг айгуугаар нь шүү тавьдаг боломж байна уу? Алах баха. Би бол алах бах гэж. Чи тэрийг сонсоогүй. Үгүй арай сонсоо. Тэрэн дээр бүр ингэ Розагийн дүрд байцсан Жекиг ингэ. Үгүй битэл. Одоо харин найруулагч маань хайж бэлдэж байгаа байхгүй тийм ширээ яваалаа. Одоо Нойко ажил руугаа уцтаад нэмэлт хүч яваалаараа энэ дахиад нэг хүн байгаа Оо сайхан хүнээс нэгдэх гээд байгаа юм байна. Би гахаад байхгүй. Энэ манай энэ ангаах энэ юугаар явцсан хүмүүс чинь айгүй юм Ямар баяр. юутай байдаг штэ. Тука тугийн Айгүй ачаал радиогоор сонсдог юм шиг байна л да. Тэгээд өглөөний мен гэж чангаар мэдчилж байгаа шүү гэж шүү заяа. За тэгээд Нойког харах гээд анх удаа лайв үзэж гин гинэ. Бусны яатсан. Бүр бусны яатсан гэж хэлмээр санагдчихлаа. Яати. Нойког минь үзэж ивэл тэгээд ороод. Гэтэ одоо ингэ Нойког үзчихээд намайг үзэж байгаа. Намайг үзэж байгаа сайхан. Одоо Нойког ингээд яг ингээд хараад заяа бодитоор нь хараад ингээд хоолойг нь сонсхолоор бас араа өөр юм буучиж байгаа байхгүй. Өмнө олонгууд яг харахгүйгээр ингээд цаанаас нь ярьдаг шүү дээ. Яа сая сэрлээ гээл те. Ингээд нүд мүдээ нухаал ингээд бүр өсмөс ингээд сэгсэгээл те. Одоо яг энэ төрхтөөгөр сэгсэн шүү дээ. Тэгсэн чи үгүй яг энэнгөөрөө л байдаг юм байна тийм ээ. Яг энэ төрхтөөгөр сэгсэн шүү дээ одоо болоод. Тийм. Артист юм балаа байна. Мэргэжлийн юм гоё байна гэж байна. Ой гэхдээ за. Тийм мэргэжлийн талаас Нойкогийн дотор юм байдаг уу? Одоо жишээлбэл одоо ингээл чамаг ингээл линтинд очил одоо юу дээ радио ингээл оруулахаараа ингээл мэргэжлийн юм ярьж байгаа шүү дээ. Тийм. Чамд өөр сэдв байдаг уу? Одоо ингээд хүмүүс ингээд мэддэг үү? Гэтэ чиний чухал юм, амар том юм. Юу гэсэн бэ? Нууц авьяас юм уу? Авьяас хин хаашаа. Миний бүжиг. Чи өөрөө ингээ ямаар байдаг юм ч юм уу те тийм байдаг уу ер нь. Мэргэжлэрээ өвчлцсэн хүмүүсээс яг мэргэжлэрээ өвчлөх нь гоё л ах л да. Гэхдээ нэг юм байдаг шүү дээ нэг хүнд. Би ер нь яг сур харваа тухай ярих амар дуртай тэр. Өө штэ угаасаа хардсан штэ. Хардаг л да. нам самаа. Тийм нам сам тавьдаг гэдэг нөөнтэй юм. Ёо чамаа өөр юм гээ. Нам сам гэсэн. Чи харамж гин одоо ойр. Харахгүй байгаа. Яагаад вэ? Гэхдээ ажил гэрээс өөр юм алга. Яаж амжуулах юм бэ харваж? Одоо амралтаараа л одоо эркэр харавах ах та. Чи харуулах гэдэг. Чи одоо 93 наадмаар бол одоо сур харваа үзэхүү. Үгүй байсан. Ямар мохоо үнэж биш юм. Үздэг. Үзэхүү. Хэрийн 3 наадмаар эмхтэн хүн яаж орох юм? Би Би бүр дали юм бодоод шүү. Ном сумын яриад байхгүй да. Нам самаа. Нам сам. Яагаад тэгээд Нам сумын харуулт яриад. Нам сам тий. яг ном сум гэж яриад байгаа юм бэ гэж. тий. Гүг зургатаар тэгж хараад нам сам гэдэг. Тэг охин нам сам гэдэг. Нөгөө нэг кино кино дээр нөгөө давтай явдаг шүү дээ Монгол тийм. Тэнгүүд манай хүүхдүүд бүр өгтлээ. Инээд шүү. Insidious гэхгүй Insidious гэлтэй. Эсвэл Alice гэж юм. Тэр нь айгуул автоматар оруулсан мэт юм болоо. Автоматар ах. За, ингээд найруулагч манд бэлдсэн байна уу? Болцсон байна уу? Оо, за. Яг зүгээр Нойко
Nokia нэг ирсэн зочноор ирсэн дээр хэдүүлээ яг мэрэгжлийн талаас л гоё ярилцсамаар байгаа байхгүй ер нь бол. Ер нь нэлээ ярих хэрэгтэй юм байна. Баг тусгаарчлан ярих. Гоо би зүгээр ингэж байгаа нөө одоо нөө сэтгэл зүйч хүмүүс нөгөө ингэж байгаа шүү дээ эмчлэх хэрэггүй гэж байгаа. Psychologist. Юу гэсэн бэ? Сая өөр юм юу дуурсан бэ? Нариг чи юу гинэ гэж. За тэгээд ингэж байна. Одоо жишээ нь ингээд салцсан байгаа гэр бүл мүл байна шүү дээ тий. Тэр эдийг ингээд одоо буцаагаад яг нийлүүлж штэ. Тэнгүүд сэтгэл зүйчнэр ч нийлүүлж जैन те. Тэнгүүд би яг нэг амьдрал дээр өөр сэтгэл зүйч биш мөртлөө яг ингээд гой зөвлөөл, менторлол хажууд нь ингээд байсаар хагаад буцаагаад нийлүүлсэн 2 3 гэр бүл байдаг аахгүй. Хэд байгаа юм. Тэнгүүд яг би яг юу хийчихв? Имчилгээ хийчихв эсвэл одоо энэ зөвлөгөө юм уу? Яг ямар засал сэтгэл засал. Сэтгэл засал хийгээд байна гэсэн үг те. Яг мэрэгжлийн биш хүртлөө. Чи сэтгэл зүйтэй холбоотой байгаа даа гэдэг. Наа чи гэр бүл судлаач үлээ. Биш. Чи мөн штэ юу. Чи нэг юм байгаа. Мангар ойрхон нэг юм байгаа. Би чи мэрэгжлийн би чи нийгмийн ажилтан байхгүй. Нийгмийн ажлын чи одоо ялангуяа яг тийм үү. Харин тэ тэрнийхээ хувь хүн гэр бүл олон. Тийм байна. За яг энэ асуулт болохоо ч та. Яг эмчилгээ биш зүгээр сэтгэл засал гэж яг нь. Psychiatrist and psychotherapist гэдэг байхгүй юу? Аха. Би нэг Nokia-гийн өөдөөс ингээд хараад ирсэн чи ерөөс толгоонд юм орж ирсэн. Nokia нэг эндээ тариа нуудсан яг манай өвгөн дуурай шууд тарьж. Манай монголчууд болохоор тэр психолог гэж л орчуулад байгаа. Психологч гэвэл сэтгэл зүйч. Одоо psychotherapist гэх юм бол одоо нэг юу болох нь шүү дээ. Бүр яг ингээ эмчилгээ. Одоо ингэж ярьдаг шүү дээ. Яг өөртөө холбоотой ярьчих. Ер нь ингээд нэм хошигн чаддаг хүмүүс ингээд те одоо нэг цаанаа нэг юм потенциал өндөр мөндөртэй байдаг гэдэг те. Тэгж яриад тэр их ортой бай. Би бүр яг энд бүр хайгаад явах гэдэг шүү дээ. Нөгөө чи ихэр хөгжүүлсэн гэдгээсээ шалтгаалаад илүү сэтгэл хөдлөлийг өдөртдөг тарих маань илүү хөгжсөн байна л гэсэн үг байхгүй хьюмортэй гэж ярьдаг шүү дээ тий. Илүү потенциалтай гэсэн үг үстэй тий. Энэ хоёрыг бодох юм бол шүү дээ. Тийм байхгүй. Тэрүүгээр шууд тодорхойлж яаж байгаа юм бэ? Гол нь хараа энэ мэрэгжлийн хүмүүс чи юм дээр бодлоо байхгүй. Айгүй юм зүйл зааж өгөөг үнээр л байх хэрэгтэй. За ингээд олон яриагаа зоосрээ артист Nokia маань одоо яг Titanic кинон дээр дуу харуултыг Rose-ийн оронд хийхэд бэлэн болсон байна. Энэ маань Jack-нд очроо юм уу? Угаасаа Jack юм ярьдгүй. Jack юм ярьдаг юм уу? Jack өгцөн байж байгаа шүү дээ. Гэтэ хин Эрка өөрийгөө Jack гэж ботчих. За нэг үг хэлчих юу ч дуурахгүй суужаа гэсэн үг байхгүй. За ингээд хамтдаа өнөөдрийн Titanic кинонд бол дуу оруулахад бэлэн болсон байна. Анхаар мотор болон ба штэ. За. Даваа гарагт явхад Titanic киноны талаар ярьсан байхгүй юу? Titanic кинон дээр гардаг сонирхолтой хэсгүүдийн талаар ярихаасаа гадна яг бодит түүхийнхэн талаар яриад ингэжсэн тэгжсэн ингэсэн гэл ингээл ярьсан байхгүй юу? Үүн дээр нөгөө дуу харуултын хэсэг дээр яг энэ нэг хөлдөөс болдог яг мөчийг нь харуулж ярьсан байхгүй юу? Алт юм бэ. Тэгээд Jack-тэй манай Nokia басараа тэмдэглээ явж байгаа. Надад тийм гачин юм гүсэн. Одоо тэгтээ яг тэрийг явна. Тэгээ нөгөөд нь үхэх юм уу? Угаасаа үхэж байгаа шүү дээ энд. Үгүй харин тийм энэ дэр өгөгдөл дээр нь. За одоо харъя заа. Басараа тэмдэглээд яваа тэгээ ийм юм тохиолдчиход байгаа байхгүй юу? За ингээ хамтдаа Titanic киноны хэсгээс сонсцгоё. За яана бэлэр. О би явах юм уу? Явж шүү дээ. Хин явах гэдэг. Одоо дахиж явахгүй шүү дээ. Нэг юм нэг л удаа давтагдчих шүү. Оо яг явах гэж чинь гэж бодсон шүү. Oh I'm so sorry. Яг шууд одоо энэ дээр царай хараад явах эгүй шөхгүй. Зүгээр шууд амьдаа. Юу гэсэн үг чи тэрийг харуулж явуулдаг гэстэй. Өө энэ дуграад байгаа Nokia биш юм уу? Биш. Би бас тэгж бодлоо шүү. Миний англи дээр амар би адилхан дуурж ийн гэдэг. Роос Nokia-ийн хоолой адилхан юм байна. Гэтэ харин тийм би өөрөө ч Jack come back. No dad. Юу л дайд юм. Үхэл чи юу лээ. Did. No did. Дайд гэдэг чинь нэр үг нь штэ. Үхэх гэдэг үйл үг болох гэж байгаа бол die байхгүй. Don't die. За тэгвэл саяны яг тэр хэсгийг ба штэ те та бүхэн одоо энэ хоёрыг явуул. Улаанбаатарын өглөөнөөс ухрааж үзэх бол боломжтой юм шүү. Манай Nokia болохоор бэлдээгүй учраас сандраа биш сандраагүй штэ зүгээр яасан гин ойлгоогүй нүгэ харж ирсэн байхгүй. Харин давтаж ин Эркад үзүүлэх гээд тахгүй юу тэр. Эрка өөрөө гүйлгээд үзээ. Би гүйлгээ үзчихё. Тэгэхээр чинь нөгөө хүнийг зовоож. Эсвэл тэгвэл өөр сэдвэр явах юм уу?
Яхан бэ? Хүү амт зоогоод. Тий. Тэгээд хэлж явах чинь явж байгаа юм шиг яриад Оо за бороо. Одоо би чинь өөр дунд нь орсон. За ингээд Улаанбаатарын өглөө дуусах нэлээд төгсөн байна. Нэвтрүүлгийн төгсгөөлд бас Нойкодо хормыг үлдээж байна. Хэлмээр байгаа мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байна. Ер нь маш олон төрлийн мэрэгжилтэй, маш олон төрлийн хүмүүс, за хүүсний хувьд ч гэсэндээ өөр, насны хувьд ч гэсэндээ өөр хүмүүс радиогоо сонсож байгаа. За бас дүрстэйгээр ч үздэг байх. Тэгээ энэ дунд төлөөлөл болоод ирсэн хүний хувьд мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаач. За маш их баярлалаа. Тэгээд ямар ч нөгөө бэлэг болонгаар явдаг шүү дээ. Тэнгүүд би нөгөө өмнө нь хэлжсэн нөхөртөө нэг бэлэг авцаа, хүүхдтэй бэлэг авцаа. Тэгээ одоо болсондоо үжсэн чинь өөртөө бэлэг авсаа өнөөдөр. Өөрөө ирээ тий. Тийм тэгээ айгаа гоё та маань урих байсанд маш их баяртай байна. Тэгээд та тэгээ бас уулзсандаа баяртай байна. За сэтгэцийн энэч талаас нь магадгүй мэдээлэл авмаар санагдаад юм бол хизээл бол хизээ хинт ч нээлттэй. Та хэд маань миний фэйсбүүкийг мэдж байгаа учраас артист маань бас доолуулмаар артистийн үнэлгээ хэдвэ? Мэргэжлийн сэтгцийн юуных нь эмнэлгээ хэдвэ те? Нэг бодлоо бошгорцсон тий. Одоо мөөчи чинь 5 саяар дуулаад байт юм байна шүү. Өөрөө хэдээр дуулах. Гайгүй. Нилээн бас боломж юм билээ. 5 сая 500 гэж байна шүү. Яа тийм хүүхэд яриул атгацаа. Тий. Тэгээд яг энд орж ирсэн чинь нөгөө хүмүүсийн нэрийг шууд мэдээд байдгийг бас ойлгож авлаа. Яаж вэ? Юм байт юм байна. Тэгээд энэ дээр ингээ баахан дэлгэцүүд байдаг учраас айгүй олоход мизүгээ бас амар шүтлээ. Ийм олон юм зэрэг өдөртчих юм байна. Уул нь наад үчи уул нь радиогийн найруулагчаар одоо ажилладаг байхгүй юу? Тэгсэн чинь одоо бүр баг телевизийн найруулагч юм аа хаашаа. Юу бараг ингээд 50 60 юм дэлгэц замаа хаашаа мэдгүй. Тэгээд тэр болгоныг өмнөөс нь ингэж хийдэг юм байна. Айгүй мундаг юм байт юм байна. Өмнө чинь зүгээр FM-д нөгөө ярилцлага өгж байхад яг л мэрэгжлийнхэн мэгж болохоор чигээр орсоор гал ингээл тэгэл дуусгацдаг. Өөр юм анзаардаггүй. Тэгээ энд чинь болохоор яг юм зүгээр энгийн иргнээр орж болохоор хамаг юм л. Гэтэ гоё юм. Нойког яг ийм ин гоё юм байна. Би чиний өмнөх нөгөө ярилцлага үзсэн л дээ. Тэгээ Нойког би нэг ийм амар төвмөө Гэхдээ надад бол инээдэгчгүй те. Энээс хүнийг арга ямар сэтгцийн онштой болон тэр гэж боддог болов гэсэн. Борог бодол төрөх гэж хэлсэн шүү. Аль аль нь гэхдээ надад бол төв нь айгүй зүгээр тэр зөвлөгөө өгж байгаа нүүд нь гоё юусэн шүү. За тэр орчиндээ шал өөр байдаг аа шүү. Надад бол төвөнч зүгээр өөрөөрөө байгаанч зүгээр хамгийн гол нь Нойко өнөөдөр цэцэг таалагдав. Төлөөлөөд манай радиогийн студид ирсэнд маш их баярлалаа. Цаг заваа гарган бүр яг ингэ гисэн чинь нөгөө салаан савтаа би гэхдээ та нар таавч юу гэдэг энийг ингэсэн салаатай таавч салаатай таавч биш үү? Салаавч одоо салаатай таавч үстэй. Өмнө тэгээ салтаа л байгаа. Биш ээ, салаавч. За буруу ярьсан. За сонсогчд хүртэл юм тийм байна. За бидний зүгээс манай радиогийн бяцхан бэлгийг бас Нойкодо өгч байна. Тэгээ энэ дотор бол манай радиогоос эргэлэн гаргасан ном радио зүгээс гэж байгаа шүү. За тэгээд мэдээж ширээн дээр нь ингээд тэмдэглээ хөтлөөрэй гэдэг ингээд цаас байгаа шүү. Дандаа манай радиогийн нэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Баярлалаа. Бидний наад дотор нөгөө ном нь бас их гоё. Манай радиогийн үн дээр нэг танилцуулж байсан тий. Наад чи манай радиогийн сонсогчдоос ингээ бас бүрдсэн нэг юм цуглуулгыг ингээ нийлүүлээд ном болгосон юм байгаа. Тэгэхээр наад чи бодит кейс мэйсүүд айгүй гоё юмнууд байгаа. Оо тийм үү. Ха энэ юу вэ? Наад чи нөгөө манай радиог л сонсох боломжтой радио. Тэр хойд радио юу? Авдин байна гэдэг гэж. Тоягч аваагүй байгаа тийм ээ. Авцаа туягчд явуулсан байгаа шүү. Явуулсан. Энэ ямар гоё юм. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн Нойкодо гэр бүлд нь ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үргэлж ингэж өөрийнхөөрөө эрч хүчтэй, цоглог, аз жаргалтай хамгийн гол нь инээмсэглэж яг энэ эрч хүчтэйгээрээ байгаарай. Тэгээд Эрка очроо заяа Нойко гэсэн бүрэлдэхүүнтэйгээр мөн найруулагч Мисугийн хамтдаа энэ өдрийн Улаанбаатарын өглөөг та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Одоо харин хамтдаа урайгаа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Та нарт өглөө. Өглөө бүрийг бидэнтэй хамт угтаж байгаа сонсогч танд баярлалаа. Бидний зүгээс тань зориулсан бэлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Амралтын өдрийг хайртай хүмүүстэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө.
Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио